Katniss Everdeen өсвөлэн тулаанаас 2 дахь удаага амьд гарч ахин хизээч ийм тоглоомын тавлагч болохгүй гэж бодож исэн боловч үүндээ тоглоом дуусаагүй байсан. Харгас хэрцгий дарангуулагчтай энэ улсад Katniss зүгээр л амьдрахыг амьд үлдэхийг хүсэж байсан ч гэсэн нэг л мэдхэд хувьсгалын бэлэг тэмдэг болчихсон байсан. Улс оронд дайны галт үрэлцэж дарлуулсан ард түмэн эрх чөлөөний төлөө тэмцэл эхлүүлж байгаа юм. Гэхдээ энэ эрх чөлөөг ямар үнээр олж авах бол хин нь харин хин жинхэнэ дайсан бэ. Энэ бол өсвөлэн тулаан цувралын сүүлчийн бот Mockingjay. Сэтгэл шимшрүүлэн зүрх цусан төгсгөл. 12 дугаар дүр байхгүй болсон гэдэг аимшигтай итгэмээргүй мэдээг сонссноос хойш 1 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Аренаас Katniss тэргүүтээ өсвөлэн тулааны оролцогчдыг хулгайлж гаргаснаас 15 минутын дараа Capitol сүнөөгч онгоц явуулж 12 дугаар дүргийг үнсэн товрог болгож бусад дүрэгт бас нэг талаараа анхаарал өгсөн байгаа юм. За энэ бөмбөгчлөлтөнд бол 12 дугаар дүргийн нийт иргэдийн 90% нь амнасаа алдсан. За энэ үйл явдал болсноос хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байгаа. Энэ 1 сарын хугацаанд Katniss өөрийн нүдээр энэ бүхнийг буюу одоо 12 дугаар дүүргээс нь юу үлдсэнийг харахыг хүсээд 13 дугаар дүүрэг болон босгочдын удирдагчдаас гуйсаар байгаад зөвшөөрөл аваад яг одоо л өөрийнхөө дүргийн үнс нуран басан балгас дээр ирээд эргэн тойрны ажиглан харж байгаагаар 3 дахь ном маань хэлж байгаа. За Katniss-тай хамт өсвөлэн тулааны гол зохион байгуулагч Capitol-ийн нөлөө бүхий албан тушаалтан байсан боловч яг үнэндээ бас босгоч байсан. Босгоч дундаа нэлээд удирдагч нь байсан. Plutarch Heavensbee гэдэг хүн хамт ирчихсэн. За Gale, найз нь Haymitch гэд хэд хэдэн онгоцон цуцсан толгой дээгүүр нь эргэлдээд Katniss-ийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Учир нь Capitol тэр дундаа Panem улсын дарангуулагч ерөнхийлөгч Snow Katniss-ийг мэдээж яг өөрийнхөө гартаа оруулаад олон түмний нүдэн дээр цаазлаад Capitol-ийн өөдөөс тэмцэгчдийг дарлах хүсэл эрмэлзэлтэй байгаа штэ. 75 дахь удаагийн өсвөлэн тулаанаас буюу одоо 2 дахь намын үйл явдлаас тийм ээ аренагаас аврагдсан гэхүү оросныхон дараагийн 1 сарыг Katniss бол эмнэлэгт өнгөрүүлсэн. Хамт өсвөлэн тулаанд оролцож исэн Joanna гэдэг эмэгтэй Katniss-ийг аврахын тулд чамархайн тус газар хүчтэй зохиж гэмтээсэн. За энэ нь болохоор бидний нэрлэл заншнаар одоо тарих хөдлөх, толгой хөдлөх гэж ярьдаг тийм. За түүнээс болоод үе үе толгой нь хүчтэй өвддөг, оюун ухаан самуурдаг гэх зэрэг шинж тэмдэгтэй болсноос гадна Katniss-ийн сайн найз, дотны найз, хамгийн хайртай хүмүүсийн нэг Peeta тэд нар аренагаас аварч чадаагүй Capitol-ийнхны саварт үлдээсэн нэргээд Katniss бол бүр асар их сэтгэлийн шаналл төгшөө уу гашууны шалтгаан болж байгаа юм аа. За ийм үедээ бол Katniss-ийн толгой нь маш их эргэж өөрийгөө хэн гэдгийг хаана юуж явж байгаа ч мартахгүй байдгийм байл та. За ийм үед нь болохоор энэ чинь өөрийнхөө мэдэх бүх үнэн зүйлийг өөртөө дараалан хэлчихье гэдэг нэг арга зааж өгсөн байгаа юм. За яг ер нь бас хэлцүү ийм арга байдаг л да. Ирээдүг бодоод ирээдүйдээ хит санаа зовоод түгшээд байх юм бол жишээ нь өнөөдрийн сар өдрийг хэлэх ч юм уу тий. Хэрвээ гадаа явж байгаа бол гадаа өөр чинь нүдэнд харагдаж байгаа машины дугаарууд ингээд өөртөө чангаар тэд гэдэг машины дугаар байна да гэд өөртөө хэлж байгаа маань grounding technique буюу өөрийгөө оюун санаагаа одоо цагт байлгагаад юм арга барил гэх юм уу. За Katniss болохоор намайг Katniss Everdeen гэдэг би 17 настай би Hunger Games оролцсон. Би аренагаас орохсон. Харин Peeta тэдний гарт үлдсэн. Peeta үхсэн байж магадгүй. Peeta үхсэн бол өөрт нь сайн биз дээ гэд иймэрхүү зүйлийг өөртөө давтан хэлээд байгаа юм. За энэ нас нөгөө талаараа зохиолч манай түүх яг аль хавьд ямар өрнөлтөй явж байгаа вэ гэдгийг бидэнд бас харуулсан юм давуу талтай байна. За Katniss 12 дугаар дүүрээрээ алхаад явж байгаа. 12 дугаар дүүрэг бол түрүүн хэлсэн үс нурандаа дарагдсанаас гадна зогтож чадаагүй галт бөмбөгөнд өртөөд амнасаа алдсан хүмүүсийн цогц аргасан тэндээ тэр чигээрээ хэвээрээ байгаа. Katniss-ийг бүгдийг хараад энэ бүх хүмүүсийн өвхөл, энэ бүх хүмүүсийн ам миний гарт байсан надаас болсон гэж бодоод байдаг. Тэгээс ч угаасаа ерөнхийлөгч Coriolanus Snow чиний үсрэгсэн очийг хямгахдахгүй бол Panem улсыг сүрүүлэх төмөр болон дээднэ гэж хэлсэн. Тэгээ энэ нь бол яг одоо Katniss үнэхээр үнэн яг л нэрээ түүний зүв байж гэдэг бодлыг төрүүлээд байгаа. За ямар ч тач 12 дугаар дүүргийг бөмбөгдсөн тэр шөнө бол Katniss-ийн найз за бас Katniss зэфэлтэй Gale гэж залууг та бүхэн санаж байгаа байх. Gale 12 дугаар дүүргээс 800 гаруй хүнийг амьд үлдэхэд чухал өөр
гүйцэтгэсэн юм байлээ. Аренагаас босогчдыг оргуулмагц 12 дугаар дүрэгт шууд тог тасалчихж байгаа байхгүй юу. Тэгээд тог таслангууд нь Гейл хэрэг бишсэнийг ойлгоод аль болох чадлаараа олон хүн цуглуулад Кэтнистэй ан хийдэг байсан тэр нуг руугаа явахаар шийдсэн. За 12 дугаар дүргийг тойруулаад барьсан байсан төмөр хашааг нураагаад 12 дугаар дүргийг там болгож тэр шатааж байгаа галаас зүгтаад 2 ном сум хідэн уурхтай 800 хүнийг тэжээх гэж юусоо 3 хоног ноцолцсон. За тэгээ байжсэн чинь тэдэн дээр баахан нисдэг тэргүүд гүрээд ирсэн. Тэр хүмүүсийг аварсан гэж байгаа. Хий аварсан байх вэ гэхээр 13 дугаар дүрэг. За өмнөх ном дээр бол 100 яриа төдий сонсогдоод байсан 13 дугаар дүрэг бол үнэхээр байд юм байна. Гэхдээ энэ дүрэг газар дор байд юм байна. Кэтнисийг аренаас аварсны дараа ч гэсэндээ хүмүүс түүнийг бол 13 дугаар дүрэг рүү аваадсан. За 13 дугаар дүргийнхэн яг энэ цаг үеийг хүртэл ямар ширхэг амьдралд туулж ирсэн юм бэ гэхээр бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан байдаг юм байна. 14 нас хүрээд бүгдээрээ цэргийн албанд татагддаг буюу одоо юм цэрэгчсэн дүрэг гэх юм уу. Харамсалтай нь одоо хэдэн жилийн өмнө энэ дүрэгт нэг халдварт өвчин гараад нилээд хүнээ хүүхдүүдээ алдсан. Дээр нь нэмээд энэ өвчнөөс болоод аюу олон хүн нөгөө үр тогтоох чадваргүй болсон юм байна л да. Тийм учраас цаашдаа нөгөө цус ойртох аюулгүйгээр хүн амын өсөх тал дээр асуудалтай болцсон. За тэнгууд эдний хувьд бол 12 дугаар дүргийнхнийг баяртайгаар хүлээж авсан. За энэ минь бол дүүрчиж Кэтнис бодно. Мэдээж тэд орох оронтой ооч хаяхтай өмөх талхтай байх нь л чухал штэ тий. За 13 дугаар дүргийг болохоор Alma Coin гэдэг нэртэй 50 гаруй настай эмэгтэй удирддаг юм байна. За coin гэдэг чинь зоос гэсэн үг тий. Саарл тэгшин үстэй, саарл нүдтэй тийм эмэгтэй байдаг. За coin болон босогчд одоо Plutarch Evans би тэргүүтээ босогчд байгаа. Кэтнисийг болохоор бослогын нүүр царай гол дүр болохыг хүсэж байгаа. Кэтнис хамгийн анх 74 туудагийн өсвөлтийн тулаанд оролцохоор явахад нь найз Majin нэг юм алтан Mockingjay шуутай гэрийн тэмдэг өгснээ та бүхэн санаж байгаа байх. За тэр Mockingjay гэдэг шоу болохоор Capitol-ийнхны одоо мутаци аргаар гаргаж авсан Jabberjay гэдэг шоу болон Mockingbird буюу одоо дууд шоу гэж бид нар яриад байдаг те. Энэ хоёрын дундаас үүссэн эрлиз шоу юм байна л та. Дэний үеэр Capitol-ийнхан Jabberjay шоуг тагнуулын зорилгоор ашиглаж агаад үржүүлэхээ болоод үхэл үхэн л үзгээд хайцсан чинь нөгөөдөл нь ялангуяа эрэгтэй Jabberjay шуунууд нь болохоор эмэгтэй дууд шуунуудтай нийлээд үржээд бүр олуулаа одоо болсон түүхтэй. За тэгэхээр Mockingjay гэдэг шуу бол өөрөө цаанаасаа л ингээд тэмцлийн бэлэг тэмдэг болчихж байгаа юм. Үхэн нэзгээ хайсан чинь бүр өсөж үрцэн байна гэдэг чинь одоо асар их тэмцэлтэй байгааг нь л дэшинсэндээ явж байгаа юм л да. Кэтнисийг 75 туудагийн өсвөлэн тулаанд оролцоход бол дизайнер нөгөө Sinan тайзан дээр Кэтнисийг Mockingjay шоу болгож хувиргасныг та бүхэн санаж байгаа бах тий. Хормын дайшинзтайгаа эргэлцсэн чинь хормын дайшинзан шатаад Mockingjay шоуны энэ хэлбэртэй далавчтай дайшинз үлддэг. За инхээр угаасаа Кэтнис за тэгээд Кэтнисийн энэ Mockingjay гэдэг символ бол яг харахгүй бослогын алтан бус нүүр царай болцсон. Одоо болохоор босогчд энэ дүрийг албажуулаад Кэтнисийн хэлэх үг хийх үйлдэлийг нь хүртэл зааж өгөөд камераар бичээд орон даяар цацаад ерөөсөн босогчдыг тэмцэлд уриалахыг хүсэж байгаа. Кэтнис болохоор энэ үүргийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа. Дээрээс нь босогчдын одоо толгойлогчтой, эргэлэгч coinтай иймэрхүү зүйл ярьж байгаа хурлаас бол зүр хизээч нэгч тоохгүй дундаас нь орхиол гарчдаг. 13 дугаар дүрэгт бол нэлээд дураараа ашиглаж байгаа. За нөгөө хэд нь бол яг хаа тархитлагоондоо гэмтэлтэй юм, питага алдсан юм, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа юм гэдэг. Кэтнисийг загнаж хийхгүй боловч ерөнхийлөгч coin нэг удаа л Кэтнисийн оронд питаг авах байсан гэж би хэлээ үстэй гэж бас хэлжсэн нэг нь Кэтнис сонссон юм байлээ. За энэ бүхнийг хэрэгцүүлсээр яваад нэг л мэдхэд Кэтнис 12 дугаар дүргийнхаа ялагчдын хотгонд ирсэн байдаг. Өсвөлэн тулааны ялагчид бүх насаараа амьдарч болдог энэ тухтай бусад одоо дүүргийн байшингуудаас хамаагүй илүү чанартай тансаг гэх юм уу те энэ байшинг энэ хотхоныг яагаад бөмбөгдөөгүй юм яагаад ч мэдхгүй бүрэн бүтнээр нь үлдээсэн байсан. Кэтнис өөрийнхөө хуучин амьдардаг байсан гэрлүүгээ ороод өөртөө үн цэнтэй хит хитэн зүйлсээ авна. Жишээлбэл аавынхаа хуучин ан агнахтаа өмсдөг байсан арьсан хөрөм ээж аваарынхаа хормын зураг зэргийг аваад гяс үр хүчиндээ хийсэн чинь нэг юм амар танил дөө сонсогддог. Тэр дөөг нь арай ч үгүй л үдээ эргээд харсан чинь Кэтнисийн дүүгийнх нь муур Buttercup гэдэг муур амьд үлдчихсэн тэр гэртээ ингээд эргээд ирсэн байдаг. За тэр муурыг хэрвээ аваад очих юм бол дүүн хичнээх баярлах гэдэг Кэтнис мэдж байгаа учраас тэр муурыг аваад бас зүгэндээ хийчин. Тэгээд бэжсэн чинь Кэтнис нэг юм хамранд нь
амар сэжиг хүргэмээр бараг тэрнээс нь сэжиг хүрээд ингээд дотор нь муухаараад огмоор санагдтал муухай өндөр өнөртөн. Тэр нь юу юм бэ гэсэн чинь Katniss-ийн өрөөнд Katniss-ийн ширээн дээр ваарта цэцэгнүүд байдаг. Тэр ваарта цэцэгнүүдийн хэрэн ингээ үхсэн. Дунд нь ганцхан жижигхэн цагаан өнгийн сарнаа байж идэг. Тэр сарнаанаас дотор муухай оргим тэм сэжигийн хуурамч сарнааны үнэр, хуурамч цэцгийн үнэр өртөд байсан байгаа байхгүй. Katniss тэр сарнааг хараад шууд хэдхэн хоногийн өмнө, магадгүй хэдхэн цагийн өмнө ерөнхийлөгч Snow энэ цэцгийг давчиж үлдээсэн юм байна. Тэгэхээр ерөнхийлөгч Snow намайг энд ирнэ гэдгийг мэдчихсэн юм уу? Эсвэл бүр намайг яг удаа хараад байж болох юм шүү гэл айдас хүч хамаг биеийг нь эзэмдээд авчиж байгаа юм. Тэгээд Katniss гэрээсээ гараад бас очтой ярилцаж тогсныхон дагуу нислэг тэргэн цугаад буцаад 13 дахь дүр рүүгээ явах болж байгаа. За энэ хоорондоо болохоор нөгөө цагаан сарнааны тухай ерөнхийлөгч Snow өөрийг нь яаж ч мэдэхгүй 12 дахь дүүрт ирж ирээд тэр сарнааг олж харна гэдгийг мэдчихсэн тухай хин нэгэнд ярмаар байгаа боловч ярих хүн байхгүй, угаасаа юусэн хүмүүст яриаггүй. За тийм учраас хинт ч ярихгүйгээр гэтээ энэ тухай бодохгүй байж чадахгүй. Цаг минут хором мөч бүхэнд бодож байгаа. Яа тэгэхээр ерөнхийлөгч Snow Katniss ингээд ойлгохыг хүссэн байгаа байхгүй тий. Би чамд хүссэн үедээ хүрч чадъя шүү. Би яг одоо ч гэсэн чамайг ажилласаар байна гэдгийг. За ингээд дараагийн 1 цагийн хугацаанд бол Katniss Gale найздаа хамт нисдэг онгоцоор 13 дахь дүр рүү буцаад явж байгаа юм. За 13 дахь дүргийн талаар бол энэ үед бид нэр бас нэлээ мэдээлэл олж авна. Яасан бэ гэхээр 75 жилийн өмнө яг энэ Hunger Games буюу өсвөлэн тулааныг бий болохоос өмнөх харанхуй өдрүүдэд ярьж байсан шүү дээ. Дайн болсон, маш аимшигтай дайн болсон. За энэ дайны үеэр болохоор Katniss болон энэ Panem-ын хүүхдүүдэд иргэдэд юу гэж ярьдаг вэ гэхээр 13 дахь дүүрэг болон Capitol хоорондоо маш хүчтэй юм тулаанд ороод за бараг цөмийн зэвсэг ашиглаад 13 дахь дүүрэг бол сүнөөгдсөн. Тийм учраас 13 дахь дүүрэг гэж байхгүй. Дээрээс 13 дахь дүүрэгт хүмүүсийг ерөөс очуулдаггүй байсан юм байна л да. Яагаад гэхээр цөмийн зэвсэг ашигласан учраас амар их цацраг идэвхтэй бодтой байгаа гэж бодоод. Гэтэл яг үнэндээ бол 13 дахь дүүргийн хүмүүс газар дор асар том байгууламж бариад тэндээ амьдардаг. Дээрээс нэмээд өөрсдөө ч гэсэндээ маш өндөр хөгжсөн цөмийн технологитой байсан. За ийм байсан учраас 13 дахь дүүрэг болон Capitol 2 75 жилийн өмнө инхий хилцээр байгуулсан юм байна. 13 дахь дүүрэг болохоор газрын хөрснөөс арчигдсан юм шиг жүжиглэн. Capitol болохоор 13 дахь дүүргийг ялаад дарангууллаа үргэлжлүүлнэ гэдэг ийм л одоо гэрээ байсан юм байна л та. Гэтэ угаасаа ийм гэрээ байгуулахгүй үнэндээ ингээд хоёр талаасаа цөмийн зэвсгээрээ үзэлцсэн бол хүүтэн дайн гэж ярьдаг. Америкийн нэгдсэн улс зөвлөлт холбоот улс тус тусдаа цөмийн зэвсэгтэй тэгээд нэг хэсэг 1960-аад оноос эхлээд нөхцөл байдал айгүй энзэг байсан яг л тийм зүйл байгаа байхгүй. Тэгээд хэрвээ үнэхээр нэг дээрээ цөмийн зэвсгийг ашиглах юм бол Panem гэдэг улс батгаад дэлхий бараг хэдэн зуун хэдэн мянган жилээрээ хүү амьдрах аргагүй сүнөх сүрх байсан баха. 13 дахь дүүргийнхэн мал ер нь маш хэцүү амьдардаг. Яа тэгэхээр газрын гадарга дээр нөгөө гарах ямарч боломжгүй шүү дээ. Бүгдээрээ газар доор амьдардаг. Тэгэхээр бүх хүмүүс хүмүүсээ хүртэл газар доороо уруулах ёстой гэсэн үг. Газар доороо тариа будаага тарин газар доороо одоо малаж хуугаар эхлэнэ. Тийм болохоор ер нь 13 дахь дүүрэг угаасаа юм цэгцсэн байх нь яах ч аргагүй юм байлээ. Тэгжиж одоо энэ бүх хүмүүсийг ийм наримлтай байлгах ёстой. Тэр жоохон нөөцүүдээ тэгжиж зүү зохистой одоо хувааж чадчих байгаа байхгүй юу. Тэгмүүд 13 дахь дүүргийнхээ өглөө босоод бууныхаа дотор талыг нэг юм лазер шиг юм дөрвшүүлт юм байна л да. Тэгмүүд тэрэн дээр нь тэр өдөр хийх одоо бүх зүйлийг нь буюу ажлын хуваарийг нь төр зургийн шивээсээр шивээд өгчдөг гинэ. Өглөө 8 цагаас өглөөний цай 9 цагаас одоо хүүхдүүд байхan бол хичээл гэдэг ч юм уу те 1 цагаас өдрийн хоол за тэгээ бүгдээрээ ингээд нийгэмд тустай ажил хөдөлмөр эрхэлдэг. Орой 6 цагаас 6 хүчийн хоорондны reflection гэдэг тэр өдрөө хийсэн зүйлээ эргэж бодох 30 минутын хугацаа. За тэгээ орой хоол гэдэг ч юм уу цагийн хуурайг нь хэвлэлцэн байдаг. Тэгээ тэр нь болохоор шивээсийнх нь бих нь орой 22 цагт арилгаж угааж болохоор болдог. Тэгээ хүмүүс бүгдээрээ угаагаад арилгаад маргааш өглөө нь дахиад ингээд тэр шивээсээ хийлэгдэхээ гэсэн байгаа юм. Katniss Gale 2 болохоор 13 дахь дүүрэг дээр эргэж очиод Katniss-ийн ээж болон дүү хоёр дээр очдог. За энэ болохоор түрүүний яг хэлсэн reflection гэдэг нэг орой олны өмнөх 30 минут байгаа шүү дээ. Тэр үе дээр нь таарад очиж байгаа. За тэгээд Katniss ээжтэй 20-ын зургийг өгсөн чинь аюух баярлаа. Дүүдээ нөгөө муурын өгсөн чинь бүр тэрнээс илүү баярлаа.
За тэгээ орой олоо идэгээ байжсэн чинь Gale-ийн Communicav гэдэг юм дуурж байгаа байхгүй. За тэрийг болохоор smart watch шиг, smart one цаг шиг гэдэг ойлгож болно. Тэгээд босогчд болон 13 дугаар дүүргийн одоо чухал албан тушаал эрхэлж байгаа бүх хүмүүст нэг тийм smart watch шиг өгсөн. Тэрүүгээр ингээ хоорондоо харилцдаг юм байна л да. Gale-ийн smart watch-ын дуурайд өмнөөсөө юу smart watch гэж яриа очие. За Gale-ийн smart watch-ын дуурайд гэсэн чинь Katniss Gale хоёрыг команд дэлхийн дээр төв өрөөнд хүрээд ирээч. Босогчтой уулзалт болж байна гэж дууддаг. Katniss Gale хоёр юу болсон юм болоо гэд жоохон гайхаад ямар ч тач хоёулаа хамтдаа тэр команд дэлхийн төв өрөө рүү очив. Цаашаа яг жинхэнэ тэр уулзалт болж байгаа өрөө рүү орох гэсэн чинь Gale-ийг оруулахгүй Katniss ганцаараа орж байгаа юм. Ганцаараа орсон чинь Plutarch, Coin, Haymitch гэдэг одоо бусад тэр босогчдын чухал хүмүүс бүдэр зурагт үзсэн сууж идэг. За яа зурагт үзэж байгаа юм бэ гэхээр зурагтан дээр болохоор Peeta болон Caesar Flickerman хоёрын ярилцлага гарч идэг. Аренагаас зогссноос хойш 1 сарын хугацаанд Katniss Peeta-г хараагүй байгаа шүү дээ. За ингээд Caesar Flickerman бол угаасаа та бүхэн санаж байгаа өмнөх 2 ном дээрээс яг юм Hunger Games-ийн оролцогчдод дандаа юм ярьцлага хийдэг юм хөтлөгч байдаг. Caesar болохоор эхлээд Peeta-аас асуунаа. Яг арена дотор байх юу болсон бэ? Яг энэ үйл явдал болохоос өмнөх хэдэн хоног нь яг ямар байсан тухай бидэрт яриад өгөөч гэдэг байхгүй юу? За тэгмүүд Peeta бол арена бол тийм маш халуун бөхчин байсан. Оролцогчид ингэж төлөвлөж исэн. Бусад нөгөө карьер оролцогчдыг тогон цохиулахын тулд BT гэдэг одоо 3 дугаар дүүргийн технологийн genius одоо ах маань ийм төлөв гаргаж ирсэн гэд бүгдээрээ ярьдаг хгүй. Өсвөлийн тулаанаас угаасаа л ганцхан хүн амьд гарах боломжтой. Katniss буюу одоо миний гэргий гэд ярьчихсан. Би тэр гэрэлсэн худлаарсан байгаа шүү дээ. Peeta би өөрийгөө золиослоод Katniss-ийг дааврахыг л хүссэн гэж байгаа юм. Энэ болохоор бас аюул сонирхолтой. Яа тэгэхээр өмнө энэ Capitol-ийн болон Panem-ийн иргэд ерөөсөө яг оролцогчид арена дотор юу болдог тухай ялгахаа өмнө юу бодсон тухай ерөөсөө сонсч байгаагүй юм байна л да. Тэгсэн чинь Caesar Flickerman болохоор нөгөө яг Katniss-ийн модонд орооцсон цахилгааны утсыг аренагийн тэнгэр рүү харуулж байгаа бичлэгийг үзүүлж байгаа байхгүй. Тэнгүүтээ Katniss энэ босогчдтой буюу одоо Capitol-оос урвцсан байсан юм шүү. Босогчдтой нийлцсэн байсан юм шүү. Тэгээ мэдсээр байж яг энэ босогчдтой давуу тал олгохын тулд аренагийн тэнгэр рүү харуулж байгаа юм шүү гэсэн чинь Peeta бүр амар уурлаад Katniss бит хоёр бүр юу ч мэдэхгүй байсан. Katniss-ийг болон бусад оролцогчдыг аренагаас цугтаалхандыг огт мэдэхгүй байсан. Тэгээд Katniss-ийг харах юм бол Katniss ерөөсөө тийм ямар нэгэн далд санаатаагаар босогчдын төлөвлөгөөг мэдсэн болохоор наад сумын аренагийн тэнгэр рүү харуулж байгаа юм биш. Katniss зүгээр BT-ийн төлөвлөгөө болонгууд нь энэ сумыг энэ цахилгааны утсыг хаа нэг тийшээгээ харвах холбох ёстой байна гэж бодоод наадах чи холбож байгаа. За Caesar өргөжлүүлээд асуув. Haymitch буюу танаа ментор чинь энэ төлөвлөгөөний талаар мэдчихсэн болов уу гэсэн чинь Peeta бол би тэрийг сайн мэдэхгүй байна гэж хэлдэг юм. За Haymitch болохоор Katniss-тай бас уулзаагүй 1 сар гарan болж байгаа. Хамгийн сүүлд 2 дугаар намын төгсгөлд Peeta-г Capitol үлдээсэн гэдгийг сонсонгуудаа Katniss Haymitch-ийн нүрийг нь мажаа эцэн шүү дээ. Тэрнээс хойшоо уулзаагүй. Haymitch уурсан баг нэг талаас нөгөө талаас болохоор 13 дугаар дүүрэгт угаасаа арх байхгүй. Арх дарсыг хориулдаг. Бүр нөгөө эмнэлгийн цэнгэр спирттэй шүү дээ. Тэр нь хүртэл юм хараа хяналттай цоочтой юм газар байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хөрхий Haymitch бол одоо 13 дугаар дүүргийн хаа нэгтээ архиныхаа хордлогоос гарах гад зовоод байж байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Caesar Flickerman Peeta-тай хийж байгаа ярилцлагын хамгийн сүүлчийн асуултыг асуув. Katniss хэрвээ үзэж байгаа бол болон нэвтрүүлгийг үзэж байгаа босогчдод юу хэлмээр байна вэ гэсэн чинь Peeta Katniss чи юу хийж байгаа сайн бодоорой. Ингиж нэгнийгээ бид алах нь зөв юм уу? Юуны төлөө бид нар тулалдж байгаа юм бэ? Тулалдаж байгаад гарсан чинь одоо энэ Panem-ийн дуус чинь байхгүй болсон. Тулалдах зүйлгүй болсон байл яах вэ гэж хэлээд нэвтрүүлэг дуусч байгаа юм. За тэгмүүд Katniss шууд тэндээс гүүгээл гараа явчихна. Хойно нь болохоор ингээд нэг 2 хүн хоорондоо ноцтолтоод байгаа юм шиг тэнцмий гарч ирж байгаа. Katniss ерөөсөө тэрийг тоохгүй гүүсээр байгаа 13 дүүргийн нэг юм бичиг хэргийнхаа нөөцийг хадгалдаг агуулгын өрөөнд ороод тэгээ ингээ 2 гараараа хацраа тэмтэрсэн чи хацар нь бүр ингээд инээмсгэлсээр байгаа хүшчихсэн. Тэгээд Peeta амьд байгаа юм байна. Амьд байхаар бахуу сая ингээд зурагтаар харсан чинь ямар ч исэн эрүүл саруул байгаа юм байна. Би тэнхийн сайн байгаа юм байна гэдэг аюух баярлалтай. За тэгээ бичсэн Gale хүрээд ирнэ. Gale болохоор
яасан бэ гэхээр ерөнхийдөө Coin-ы одоо туслах гэх юм уу box гэдэг нэг ахаа байна. За тэр box гэдэг ах Katniss-ыг тэр өрөөнөөс хинтээ ч юу ч ярихгүй гүүгээд гарах гингүүт нь уул нь бол зогсоож байсан юм байна л та. Тэгсэн чинь Gale боксын урдуур ороод Katniss-ыг бариулахгүй гэж бокстой хальт ноцлохдоо боксын тохоонд нүвтөд хамраа одоо цохиулаад хамрын цус гарцсныг хүү ирж байгаа. За тэгээ Gale Katniss хоёр ярилцсан. Gale бол Peeta-гийн ярьслыг үзээгүй шүү дээ. Тэгээ Katniss Gale хэлдэг. Peeta амьд байна гэсэн чинь Gale ярьсан зүйлийг сонсчоод Peeta ерөнхийлөгч Snow-тэй Capitol-ийнхантай гэрээ хийсэн юм байна. Peeta болохоор хоёр тал галаа зогсоо бууж өгний нэрэндээ гэж хэлнэ. Энэний хариуд болохоор Katniss-ыг босгочдтой огт холбоогүй юугаач мэдэхгүй гинэн цайлгаа орхон гэдэг үднэс одоо Panem иргэдэд харуулна гэдэг л ийм хэлцээр хийсэн байна гэж аахгүй. Тэгсэн чинь Katniss ингээд тэгэхээр яан гэж ойлгохгүй. Тэгсэн чинь Gale хэлдэг. Peeta одоо хүртэл чамайг хамгаалсаар байна. Өсвөлн тулаан дуусаагүй байна гэж хэлдэг. Энэ нь болохоор Katniss-ийн дотор ямар нэгэн зүйлийг ингээ өдөөж байгаа. Өсвөлн тулаан заавал дуусах ёстой. Ер нь ингээд яг Capitol-ийнхан те өсвөлн тулааныг тэр зохион байгуулагч, тоглоом зохион байгуулагчид яаж энэ хүүхдүүдийн амь насыг юм чиний үл тоогоод ингэдэг байлаа. Энэ бүх зүйлийг бодоод Katniss болохоор Gale-д за би ерөөсөө Mockingjay болохоор шийдлээ гэж хэлдэг. Ингэснийхэн дараа Katniss болохоор ээж дүү хоёртойгоо хамт амьдарч байгаа. Тэр өрөөндөө очдог байхгүй юу? Очсон чинь Katniss-ийн ээж дүү хоёр нь аль хэдийн унтцсан байдаг. Katniss болохоор унтаж чадахгүй ингээд эргэж хөрөөл байгаад байгаа юм ба. Тэгээд унтаж чадахгүй эргэж хөрөөгөө байжсэн чинь Katniss-ийн дүү Primrose буюу товчлоод Prim гэж дуулдаг. Prims ирээд таны толгойд юу бодогдоод байгаа юм бэ гэсэн чинь Katniss өөрхөн бодож явж байгаа зүйлийг хэлж байгаа байхгүй юу? Ямар ч гэсэн Mockingjay болохыг хүсэж байна. Гэхдээ ерөнхийлөгч Coin энтер бол Peeta-г урагч гэж үзэж байна. Яа тэгэхээр бослого нь яг 100% бүх дүүрэгт ижилхэн юм хүчтэй байгаа биш. Зарим нэг дүүрэг нь болохоор яг юм эргэлзээтэй байгаа. Capitol-ийн талд нь орох юм уу, 13 дахь дүүргийн талд нь орох юм уу гэд ийм байгаа үед нь Peeta шиг юм нэр нөлөөтэй болцсон хүн гэх юм уу. Тэгээ олонний танил болцсон хүн гарч ирээд бослогыг зогсоо гэд хэлэх юм бол тэд нар баг бослогоо зогсооч магадгүй тийм эмзэг байгаа. Тийм учраас Peeta бол бурууч. Тэгэхээр хэрвээ ирээдүйд босгочд ялах юм бол Peeta-г цэргийн шүүхээр оруулнаа гэж хэлж байгаа байхгүй юу. Дүүн та ойлгоогүй байгаа мó? Таныг Mockingjay болгохын тулд, таныг бослогын гол дүр болгохын тулд тэр хүмүүс босгочтой удирдагч нар юу ч хийхэд бэлэн байгаа. Тэгэхээр танд бол маш том юм хилцээр хийх боломж байгаа. Та тэгэхээр тэдрээс хүссэн зүйлийг асуухад үзүүлэх яах вэ гэдгсэн чинь Katniss үгүй нэрийг тийштэй хэрвээ надад ингээд зүгээр би хүссэн зүйлийг чинь биелүүлье гэж хэлж байгаа хэрнээ дараа нь яг дайн дууссаны дараа өвнөөсөө босч болно. Тэгэхээр би ерөөсөө ерөнхийлөгч Coin-ыг яг бүх ард түмнийх нь өмнө надад ийм зүйл амсаа гэдгийг хэлүүлье гэдэг байхгүй юу. Тэгснэ Katniss би чамайг ойр ойрхон сэрэж юмар юм байна да гэдүүгээ тэгсэн чинь дүүн ч гэсэндээ та намайг сэрээдэгч болоосай гэд хэлээд за ингээд сэтгэлэн тайвширсан Katniss бол унтаад өнөө маргааш өглөө нь нөгөө командлын ерөнхий өрөөнд Katniss босгочдын удирдлагуудтай болон ерөнхийлөгч Coin-той уулзаар шиг ямар ч үсэн ямар шаардлага тавих вэ гэдгээ аягүй сайн бичих хэрэгтэй болчихж байгаа юм. За хамгийн түрүүнд болохоор Buttercup гэдэг нөгөө Prim-ийн муурыг нь авч үлднэ. Яг л нөгөө түрүүнээс 13 дахь дүүгийн ханчаа өөртөө амар жоохон нөөцтэй болохоор мууртай байна гэдэг тэдний үед баг luxury тансаглал болчих гээд байгаа байхгүй юу. Хоёрдугаар нь болохоор Gale найзыгаа ер нь бүх зүйлтэй хамт авч явнаа. Тэр бол одоо миний төшөөх тулгуураа гэж хэлээ те. За мэдээж Peeta-г бол өшөөлгөх, Peeta-г дайны шүүхээр оруулахгүй байх хэрэгтэй. Жагсаалтаа бичээд хамгийн сүүлд нь дахиад нэг юм бичмээр санагдаад байдаг. Яг юу бичих ёстойгоо мэдэхгүй бодож жоод би Snow-ыг алнаа гэдэг зүйл залт нэмж оруулж өгч байгаа. Katniss Plutarch Coin хоёрт Mockingjay болоход бэлэн байна. Тэгэхээр ийм болцол байна гэд. За болцлууд нь бол түрүүний хэлсэн Buttercup бол байна. За хоёр дахь болцол нь болохоор Gale-тэй хамт газрын гадраа дээр гараад ан хийж ямаар байна гэж хэлдэг. Coin бол энийг нь зөвшөөрнө. Ерөнхийдөө Katniss-ийн хувьд бол бас газар дор байгаад танайг хэцүү байгаа. Katniss-ийн аав нь уурхайн ослоор нас барсан уурхайн гүнд дэлбэрэлт болоод аав нь дэлбэрэлтэнд өртөөд биеэс нь оршуулагч зүйл үлдээгүй. Тийм болохоор Katniss-ийн хувьд газар доор байхыг үзэн яздаг. За гурав дахь нь болохоор Gale Katniss-тай хамт одоо төшөөг тулгуур нь болоод Mockingjay-ийн хувьар хийх бүх үйл ажиллагаанд нь хамтдаа оролцсноо гэж байгаа. За дөрөв дэх нь болохоор
Пита болон засгийн газарт одоо баригдсан байгаа бусад оролцогч байна те. Enobaria, Joanna гэдэг энэ оролцогчдыг хэрвээ дайнд босгочд ялах юм бол өршөөнө гэж байгаа. За ерөнхийлөгч Cohen бол энэ нөхцөлийг нь жоохон дургуйхан хүлээж авсан. Пита болон бусад оролцогчд бол яа харахгүй дайны гэмтэрхтнүүд гэж үзээд байгаа байхгүй юу? Гэхдээ Katniss энэ Питагийн тэр галаа зогсооё гэж хэлдэг чинь Пита өөрөө тэгж үзээд үнэхээр зогсооё гэж байгаа зүйл бишээ. Засгийн газраас болоод ерөнхийлөгч Snow-ийн нарамтаас болоод тийж хэлсэн гэтэн нэг юм дуртай дургу зөвшөөрж байгаа юм. За ингээ хамгийн сүүлийн нөхцөл бол ерөнхийлөгч нэг бюураа алнаа гэсэн чинь Cohen нэмсэглээд хоёлаа тэр үед зоос хаяад үзье гэж байгаа байхгүй юу. Хин ялсан нь одоо ерөнхийлөгчийг Snow-ыг ална гэд. За ингэснээрээ Katniss-ийн Mockingjay болох ажил нь эхэлж байгаа. Plutarch Heavensbee гээд тоглоомын гол зохион байгуулагч байснаа одоо бол босгогчдын толгойлогчдын нэг болцсон байгаа хүн өөрийнхөө ассистент буюу тусах Foggia-та нийлээд Katniss-аар юм пропаганда видеонууд хийх гэдэг. За энэ пропаганда видеонуудын ийм богинохон видеонууд юмныхан зорилго нь болохоор нийт пандемийн арт иргэдийг босгогчдын талд оруулах гэдэг ийм пропаганда хийхээр шийдэн. За ингэснээр Plutarch болохоор Katniss нэг юм жижигхэн хар дэвтэр үүд байхгүй юу. Тэгсэн чинь тэр нь маш олон гой дайшинсуудын загвар за дээрээс нэмээд дайнд өмсөх иж бүрэн дүрм тусцны хүртэл загвар байдаг. Тэг яасан бэ гэсэн чинь өсвөлэн тулааны үеэр Katniss-ийн дизайнер байсан Sina нас барахаас өмнө энэ бүгдийг Katniss зориулаад аль хэдийн дизайн хийсэн мэжээ. Гэхдээ Plutarch энийг үлдээхдээ болохоор өөрийгөө өхөн гэдгийг нь баг мэдчихсэн юм шиг байгаа юм. Тэгээ Plutarch энийг үлдээхдээ болохоор Katniss хэрэг өөрийнхөө сайн дураараа Mockingjay болно гэж шийдэх юм бол энэ зургийг үзүүлээрэй гэсэн байдаг. За тэгээд нөгөө BT гэдэг байгаа тий 3 дугаар дүргийн BT чинь аль хэдийн Sina-гийн тэр дизайн энтрийг хараад Katniss зориулаад Katniss руу Mockingjay болох юм бол тэр чинь нэг юм дөрөв товцтой аюугаа мундаг лаг харагдах ёстой шүү дээ тий. Тэр хувцсыг нь дизайн хийцэн гэдэг дуулах нь. За түүн дээр нэмээд дахиад нэг биелэг байгаа гэд Katniss-ыг нэг тийшээгээ дагуулад явна. За нэлээд олон давхар газрын доор очиж байгаа. Газрын доор очсон чинь нэг юм өрөөний үүдэнд нь буу барьсан харуул зогсож байдаг. Энэний цаана хэн байгаа юм бэ? Яа буу барьсан байгаа вэ? Katniss Plutarch хүртэл гайхаад үгүй харин тийм энэ бидний яг ирэх ёстой газар хүн л байна да гэх. Тэгсэн чинь гээл болохоор тэр буу барьсан байсан харуулынх нь анхаарлыг сарниулах хооронд Katniss тотгошоогоор харсан чинь хөрх амтны нөгөө өсвөлэн тулаанд оролцоход нь Katniss-ийн одоо юу гэдэг илүүд үсийг аваад биеийг үрж гуйжуулаад нүрнийх нь буддыг янзлаад тэ ус мөсийг нугааж янзж өгдөг тэр багийнх нь тэр хаалганы цаанд хоригдсон байдаг. Гэхдээ бүр маш аимшигтай хоригдсон байдаг. Ингээд бүгдээрээ гараа гавлуулсан. Тэгээ гарынх нь тэр гавлснаар нь шархалцсан. Биеийг нь аюу олон энд тэндээ шархлаад эдээбэр нь гоожсон. За тэр хоригдож байгаа өрөөнд хүүтэн, нойтон дээрээс нь ингээд хүний өтгөн шиг энэ үнэр хангалж яана гэж байгаа байхгүй. Katniss бүр уурлаад эн чи юу болж байгаа юм бэ гэж чинь Plutarch Sina хэлсэн юм аа. Яг Katniss-ийн энэ гой сайхных нь бэлдэх багийг нь хэрэг авах юм бол Katniss Mockingjay байхад нь одоо тус дэмтэй байх болно гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь Katniss Sina арайч одоо энэ хүмүүсийг ийм нөхцөл байдалтай байлга гэж хэлээгүй илгүүтэй гэсэн чинь Plutarch гэсэн амар гайхаад харин тийм ээ би ч гэсэн ийм байгааг мэдсэнгүй яасан юм бол. За ингээд Plutarch өөрийнхөө албан тушаалыг ашиглаад үүдний харуулт хэлээд Katniss-ийн тэр гоо сайхны бэлтгэх багийн 3 хүнийдээ суллуулж байгаа. Katniss тэр 3-ыг аваад 13 дугаар дүүргийн эмнэлэг дээр нь очиод ээжигээ дуудаад ээжээрээ тэр 3 хүнийг нь бол имжлүүлж байгаа байхгүй. Ээж нь тэгээ хэлтий. За ерөнхийдөө нэг тийм амар гүнзгий шарп бол байхгүй наа. Гэхдээ сэтгэл 100% жоон докторгүй байсан байна гэдэг. Тэгээ юу болсон юм бэ гэд Gale-с дараа нь ингээ асуусан чинь тэрээд болохоор яг нөгөө Capitol-ийн баян чинэлийг амьдраад тасаа сурцсан. Тэгвэл 13 дугаар дүүрэг дээр ирээд өгдөг хоол нь амар амт муутай жоохон хоол өгдөг. Өсөөд исэн чинь нэг зүсэм тал хулгаалцсан юм байна л да. Тэнгүүд нь 13 дугаар дүүргийн шууд хулгай хийхийг үзэн яддаг твчдгүү хорцсон байгаа байхгүй. Katniss болохоор дотроо тэгж боддتي. Энэ ерөнхийлөгч Cohen надаа яг ямар нэгэн юм сануулга анхаарал өгөөд байна. Надаар шууд оролдож чадахгүй ч гэсэн хэрвээ би тэрний дүрм журмыг даахгүй юм бол энэ хүмүүсийн адилаар шийдэж чадна гэдгийг харуулж байна гэж дотроо боддог. За нөгөө багийнхныгаа эмнэлэгт үлдээснийхаа дараа Katniss Gale хоёр өнөөдөр хамгийн анх удаа газрын гадрах дээр ан ав хийх боломжтой гэдгээр санаад хүүхдүүд шиг бөөм баяр болоод бараг л 13 дахь дүүргээс уралдаж гараад ан аваа хийж байгаа. За нэлээд их хэмжээний ан автаа доол цомог дүүрэн ирээд 12 дугаар дүүрэгт өмнө амьдардаг байсан
Greasy Say гэдэг нэг юм имээ байгаа байхгүй юу? Тэр болохоор нөгөө Hob гэдэг хар зах дээр нь гээл Katniss хоёроос авсан ангийнхаа махаараа янз бүрийн хоол моол хийгээд юм жижигэн ганц шиг юм ажилладаг имээ байсан. Тэр имээс галаас амьд үлдэж чадсан. Тэгээд одоо болохоор 13 дахь дүүрэгт галтгоонд нь бас тогоочор ажиллаж байгаа юм байна л да. За тэг ангийнхаа махыг Greasy Say-тэй болохоор үлээлгээд өгчөж байгаа юм. За тэгсэн оройн хоолны өмнөх нөгөө reflection цаг дээр ерөнхийлөгч Coin бүх ард түмний хурал гэх юм уу тийм хурал зарлаж байгаа байхгүй юу. За энэ болохоор угаасаа Katniss мэдж байгаа нөгөө Katniss-тэй тохиролцсон Mockingjay болох нөхцлүүдийг нь бүх ард түмнийхээ өмнө зарлана гэж ерөнхийлөгч Coin бол амласан байсан. Тоглооны үеэр болохоор Katniss өнгөрсөн удаагийн өсвөлэн тулаанд хамт оролцсон Finnick Odair гэдэг дөрвөр дөргийн залуу та бүхэн санаж байгаа. Царайлаг халуухан залуу байдаг гэд гараад исэн. Finnickтэй энэ ном ихснээс хойш анх удаага таарж байгаа юм. За Finnick болохоор өөрийнхөө дүүргийн Annie Cresta гэд нэг эмэгтэйд маш их хайртай юм байна л да. За тэр Annie болохоор бас өмнө нь өсвөлэн тулаанд оролцоод ялагч болж исэн. Гэхдээ маш санамсаргүй байдлаар ялагч болсон. Annie болон Finnick-ийн дүүрэгч нь дөрөвдүгээр дүүрэг юм далайн дүүрэг, далайн загас махс барьдаг, загасчилдаг дүүрэг юм байна л да. Тийм болохоор энэ хүүхдүүд бараг мөлхөд сурхаас өмнө цэглээ сурчдаг. Annie бол ер нь Katniss шиг ч юм уу, эсвэл Joanna шиг ч юм уу дайчин бүсгүй биш, зөөлөн охин байсан. Яг тоглоомд оролцохтой бол Annie-гийн оролцдог жил хамгийн сүүлд нь аренад нь асар их үер буулгаад ихэнх хүүхдүүд нь живж нас барсан. Annie болохоор ганцаараа сэлж чаддаг тулдаа амьд гарсан. Тэгэл ерөөсөө ялагч болцсон. Буюу хин нэг алж ялагч болоогүй ийм охин байдаг. Гэхдээ энэ өсвөлэн тулаанд оролцсон нь болохоор эргээд Annie-гийн сэтгэл зүйд нь амар мөлөөлөөд Katniss-ийн хэлж байгаа штэ тий галзуу болцсон. Галзуурцсан. За тэгсэн яасан бэ гэсэн чинь босогчдыг аренаас авч гарсны дараа болохоор ерөнхийлөгчсөн гялс хүн явуулаад дөрөвдүгээр дөрөвт мөрөөрөө амьдраа байжсэн Annie-г барьцаалаад Capitol руу аваачсан байгаа байхгүй юу. Ерөнхийдөө Finnick-ийг оргсон гэдгийг мэдэнгүүтээ Finnick-ийн эсрэг алхмыг гэж наа гэсэн үг шүү дээ. Гитлийн үйл явдлаас болоод Finnick-ийн сэтгэл зүй бүр маш тогтворгүй болцсон. Katniss бол одоо ингэ имлгээсээ гараад Mockingjay болоод ан ав хийгээд яваад байгаа бол Finnick имлэгтэй л байгаа. Одоо ч гэсэн тийм имлгийнхаа хувцастай ирсэн. За имлгийн хувцас гэдэг нэг юм арталтаа уйдаг нэг нөмрөг шиг юм байдаг шүү дээ. Тийм өмсцэн. Эний юм олсоор ингээл ахин дахин уяа зангитаад байгаа байхгүй юу. За энэ дөрвийнхэн болохоор бас нөгөө загсны тор мор өөрсдөө зангисдаг нэгтэй учраас юм зангидахтай айгу сайн байт юм аа л да. Finnick Katniss-ыг хараад мэдээж эхлээд баярлана. Тэгсэн ер нь ингээд Finnick-ийн анхаарлын юм дээр тоглохгүй тархитлах нэг юм жоохон оюун бодлон самуурсан байдалтай гэх юм уу. Тэгээд Annie маань ямар нэгэн урагч, шарвч гэж дуудуулах юм хийч хүйдээ. Annie маань ямар нэгэн зүйл болчих хүйдээ гэд ярьсан чинь гинэт Katniss, Anabaria, Joanna, Peeta гэд яг хамгийн сүүлийн өсвөлэн тулаанд оролцсон хүмүүсийг л аврах тийм нөхцөл болс тавьсанаас ш. Annie-г марцсан мэт гэж санангуудад ерөнхийлөгч Coin-ыг яг хүмүүсийн өмнө гарч үгэлхээс өмнө хойдол руу гүйжчихэд Annie Cresta-г нэмээд өчгдөхөө нэмүүлээд ерөнхийлөгч Coin бүх ард түмэндээ хэлдэг. Katniss Everdeen бидний хувьд бослогыг тэргүүлэгч Mockingjay болохоор шийдсэн. За энэнийхээ хариуд болохоор ийм нөхцөл болцлыг тавьсан. Бидний зүгээс бол Katniss-ыг одоо өөрийнхөө бүх хүчин чадлыг дайчлаад бидний энэ зорилгын төлөө бүхнээ зорилгыг хүлээж ийна гэж хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бас нэг цаагаараа нэг юм жоохон санаатай. Хэрвээ Katniss ерөнхийлөгч Coin-ы хүсэж байгаа зүйлийг хийхгүй бол ерөнхийлөгч Coin нөгөө Katniss-ийн хамгаалах гээд байгаа хүмүүсийг яаж ч магадгүй шүү гэдэг тийм мессежийг Katniss-д өгч байгаа юм аа. Katniss-ийн хувьд бол эндээс ингээ буцаа явахтаа боддог. Хамгийн ихний өсвөлэн тулаан дээр тоглоом зохион байгуулагчдын эсрэг үзэж тарсан те тэд нар бүгдээрээ Katniss-ийг яг алах гэж оролцож байсан. Тэрний дараа ерөнхийлөгч Snow-т өнгөрсөн 2 дахь номын туршид сэтгэл зүйн тоглоом тоглосон. Одоо бол ерөнхийлөгч Coin-т яг ижлэн тоглоом тоглож байна. Ерөнхийлөгч Coin бол цөмийн зэвсэгтэй, зэрэгтэй, олон талаараа ер нь ерөнхийлөгч Snow-тэй яг адилхан юм шиг санагддаг. За ингээ маргааш хөлөөс нь эхлээд Katniss албан ёсоор Mockingjay-ийн ажилдаа орж байгаа. Plutarch, Fulvia болон Katniss-ийн багийнхан Katniss-ыг бэлдээд студид оруулаад студидтэй ингээ арын фон мон аль хэдийн засаа бэлтчихсэн. Яг байлдааны талбарт байгаа юм шиг. Дээрээс нэмээд хиймэл утаа мутаа тавьсан. Хэлэх үгийг нь хүртэл бэлтцсэн байгаа юм. BT дээр очиод Katniss болохоор нөгөө Sinaгийн хийж өгсөн Mockingjay тэр дөрөв хувцсыг нөмсөд тэгсэн чинь BT болохоор яг Sinaгийн загвараар далавчаад илгэсэн Mockingjay шувууг санагдуулахаар
ном сумыг нь өгдөг. Тэгсэн чинь тэр ном сумыг нь болохоор битийг бүр сайжруулад Katniss-ийн хоолойг таниад ам ордог гэх юм уу. Тийм ном сум болгоцсон 3 төрлийн сумтай. Нэг нь бол зүгээр энгийн сум, нэг нь бол тесрэх бөмбөгтэй сум, нэг нь болохоор хөрсөн зүйл одоо шатаадаг сум гэх юм уу. Тийм сум онтой болгоцсон байдаг. Эцэстэн Katniss нөгөө студидээ ирээд камерын өмнө зогсоод нүүр амаар бодцсон. Бэлэн болцсон, өсгөцгөө янзл болцсон, хил хүүгээ цэжилсэн. Камер аслаа. Katniss нөө хил хүүгээ хэллээ. Панемийн ард иргэдээ бид нар тэмцэн, бид нар зарвилна, бид нар эрх чөлөө хүссэн өсвөлөнгөө дарах болно гэсэн чинь хинч дуухгүй, гинэт хаанаас ч мэдгүй. Haymitch инээд студиэр дүүрэн цангинах болно. Haymitch студийн микрофоноор анд нөхдөө энэ бичлэг бослогыг дуусгах болно гэж хэлдэг. За Katniss бол мэдээж Haymitch-ийг хараад шууд уурлал Peeta-г нөгөө аренад үлдээсэн гэдгийг нь одоо хүртэл уучлаагүй байгаа. Шууд тэндээс гараа авчиж байгаа. За маргааш нь боллоо. Гэсэн чинь Katniss-ийг дахиад хурал буудаг байхгүй юу? Ерөнхийлөгч Coin Katniss-ийг чи юусоо Mockingjay-ийнхаа үрийг сайн биелүүлж чадахгүй мэн, чи жүжиглэж чадахгүй мэн гэж Mockingjay байх нь боловлох жаам болов гэж бодсон чи эсрэгээрээ Haymitch болон одоо 12 дугаар дүүргийн хүмүүс те Plutarch за тэгэл Katniss-ийн нөгөө гоо сайхны бэлдэх багийнхан энэ гэдэг. Тэдний ороод ирсэн чинь Haymitch өчигдрийн Katniss-ийн бичсэн бичлэгийг тэнд байгаа бүх хүмүүст үзүүлээд тэр хүмүүс асуудаг байхгүй юу? Энэ ямар болсон бэ гэж бүгдээрээ ингээд дуурахгүй. За муу болсон байна. Гэхдээ бүгдээрээ санал нийлж байна. За тэгэхээр хэдүүлээ одоо бүгдээрээ brainstorm хийтээ бүгдээрээ бодоод үзье. Яг ямар үед Katniss та нарт илүү их нөлөөлж ирсэн бэ гэдгсэн чинь нөгөөд чинь бодож ирсэн нэгээрээ жишээ гаргаж эхэлдэг. Жишээлбэл Katniss дүүгийн хооронд Hunger Games өөрийгөө золиослж орсон. Тэр нь бол маш гайхамшигтай мөч байсан. Rue гээд 11 дүүргийн бяцхан охиныг нас барахт нь оршуулах ёслол хийж өгсөн. Peeta-гийн амийг аврахын тулд Peeta-г унтуулад өөрийнхөө амийг золиослсон. Гэх мэт юм жишээнүүд гарч ирдэг байхгүй юу? За тэгсэн чинь Gale болохоор энэ хүмүүсийн хилээд байгаа нийтлэг тэр зүйлийг нь олж хартыг. Юу юм бэ гэхээр Katniss хинээрч юу хэлүүлэхээ заалахгүй яг өөрийнхөөрөө тухайн нөхцөл байдалтай ямар шийдвэр гаргаж чинь яг тэр нь л хамгийн шилдэг Katniss байдаг, хамгийн шилдэг Mockingjay байдаг, хамгийн шилдэг хүмүүс ирч хүч урам зориг оруулагч байд юм байна. За тэгэнгүүт нь Haymitch Plutarch хэлдэг. Katniss-ийг үнээр ашигламаар байгаа юм бол үнээр босогчдод давуу тал болгомоор байгаа юм бол Katniss-ийг жинхэнэ тулааны талбар руу гаргаад тэгээд харин хажууд нь камераараа бичлэг хийж аваад бодож хэлдэг байхгүй. За Plutarch бол энтэй санал нийлээ. Тэгсэн чинь Gale болохоор гэхдээ хүмүүс Katniss-ийг жирэмсэн байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь аренаас аврагдах тэр мөчөд ч юм уу тэрнээс хойш зөндөөл олон зовлон үүссэн юм чинь Katniss-ийг хүүхдээ алдсан гэж хэлжээ. Тэгвэл баг хүмүүсийн сэтгэл нь илүү хөдлөх болно гэж хэлж байгаа. За ерөнхийлөгч Coin энэ үгийг хэлсэн чинь ерөнхийлөгч Coin нэлээд бодож ирсэн. За ерөөсөө Katniss-ийн 8 дугаар дөрөв рүү явуулъя. 8 дугаар дүүргийн босгочд бол энэ айгүй идэвхтэй байгаа. Тэг өнөө өглөө Capitol-ийн 8 дугаар дүүргийг бөмбөгдсөн. Тийм болохоор өнөөдөртөө дахиад 8 дугаар дүүрэгт бол ямар нэгэн бөмбөгдөл болохгүй байх гэхээр 8 дугаар дүүрэгт очих нь аюул багтаа юм байна гэж шийдэж байгаа. Katniss болон Gale, Haymitch, Plutarch за тэгээд Cameron багийнхан байгаа. Иймэрхүү хүмүүс 8 дугаар дүүрэг рүү явахаар болж байгаа. За тэрнээс өмнө Haymitch Katniss-тай хоёулахнаа нэг өрөөнд үлдээд Haymitch хэлдэг. Хоёулаа үнээс хойш хамтран ажиллахаар боллоо. Би чиний ментор хэвээрээ байх боллоо. Тэгэхээр одоо хоёулын чинь тэр дунд байгаа асуудлыг зэгцлэе. Шинэ одоо хэлмээр байгаа юм а хэл гэсэн чинь Katniss та яаж Peeta-г Capitol-д үлдээж чадваа гэж хэлдэг. Зөрүүлээд Haymitch-д ч гэсэндээ Katniss хэлмээр байгаа зүйл да. Тийм ч учраас Katniss та одоо надад хэлмээр байгаа зүйлээ хэл гэсэн. Чи яагаад тэр шүн Peeta-гаас харцаа салгаж байгаа юм бэ? Би тэрэнд чинь итгэж чадахгүй байна гэж хэлдэг. За Katniss болохоор угаасаа Haymitch-ийн иймэрхүү зүйл хэлэн гэж мэдчихсэн. Яагаад гэвэл энэ ч гэсэндээ Katniss-ийн өөрийнх нь тийм аюу эмзэглэж байгаа зүйл. Тэр шүн Peeta-гаас салгаад хоёр өөр баг болоод Joanna-тай явсандаа Katniss одоо хүртэл харамсаж байгаа. Тэр жиг харамсаж байгаа гин буруутай мэдрэмж төрж байгаа учраас энэ талаар одоо хүртэл бодож чадахгүй байгаа гэж байгаа юм. За ингээд Katniss 8 дугаар дөрөв рүү явахаар болно. Явахаас өмнө нүүрнийхээ мотыг бас угааж байгаа юм аа. Яа тэгэхээр тэр өрөөнд цуглуулсан байсан хүмүүсийн нэг нь наад охин чинь дөнгөж 17 настай охины та нар нүрийг будаад 35 настай хүүхэн шиг болгоцсон байна гэж хэлсэн. Энэ үдэг болохоор Coin-ы одоо туслах box гэд ах байгаа гэх түрүү хэлсэн шүү дээ. Айгу хүчтэй том биетэй юм ах байгаа. Энэ ах л удирдан авч явахаар болсон гэх юм уу. За ямар төлөвлөгөөтэй байгаа вэ гэхээр Katniss чихэндээ чив зүчин агаар дээрээс Haymitch бүхнийг анзаарч хараад ийшээ яв тийшээ яв ийм зүйл хий тийм зүйл хий гэж хэлхээс гадна хит хитэн одоо хөлөг онгоцоор нисдэг онгоцоор Katniss-ийн аюулгүй байдлыг хамгаалуулж байгаа.
Katniss-ийн хоос өмнө Plutarch ер нь бол яг одоогийн бослогын нөхцөл байдал ямар байгааг Katniss тайлбарж өгдөг. Капитол болон 12 дугаар дүүргүүд хэд хэдэн фронт дээр хоорондоо тулалцж байгаа. Ихэнх дүүргүүд бол ер нь бослогын талд орсон байгаа. 2 дугаар дүүргийнхэн болохоор яг засгийн газарт илүү үнэнч байгаа. 2 дугаар дүүрэг болохоор ер нь Капитолын зэвсгийг үйлдвэрлэдэг. Дээрээс нь нэмээд нөгөө инх тайрныг сахиулагчид буюу одоо цагдааг нь бэлдэж өгдөг дүүрэг юм байна л да. Тийм болохоор угаасаа анханасаа Капитолч тэр дүүрэгт гайгүй ханддаг байсан. Тэгээ өөрсдөд нь гайгүй ханддаг байсан учраас нөгөө хэднээс Капитолынхнаасаа яг урвж чадахгүй байгаа юм. За босцогчд бол ер нь 11 дүүргийг хоёроос босоод одоо бүх дүүргийг 100% өөрсдийнхөө талд оруулсны дараа 2 дугаар дүүрэг рүү дайраад 2 дугаар дүүргийг буулгаж авсныхаа дараа Капитол руу дайрья гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаа. Гээл тэгсэн чинь Plutarch-аас судахгүй. Одоогийн хэрвээ засгийн газрыг одоогийн энэ улс орныг удирдах байгаа хүмүүсийг уначих юм бол бид нар ирээдүйд ямар удирдлагатай болох юм бэ гэсэн чинь Plutarch болохоор төлөөлийн ардчлал гэдэг систем байдаг. Бид нар төлөөлийн ардчлалтай болно. Дүүрэг болгон өөрсдөө удирдагчаа сонгоно. Тэр удирдагчид нь бүгдээрээ төв засгийн газартаа ирээд бүх ард түмнийхээ өмнөөс дөрөв дүүргийнхаа хүмүүсийг төлөөлөөд шийдвэр гаргадаг юм бүгд найрамд тулсуулна гэж хэлдэг байхгүй юу. Энэ нь бол одоо яг өнөөдрийн бидний Монгол улсад амьдарч байгаа энэ систем байгаа зү тэ бид нар ч юм болоос яг бүгд найрамд тулс гэж үндсэн хуулийн дээрээ бичсэн гэж санаад байна. Plutarch тэгээд энийг тэгж тайлбарлалт юм. Манай өвөг дээдс маань ийм системтэй байсан штэ гэд. Тэр нь болохоор одоогийн бидний үеийг өвөг дээдс гэж ярьж байгаа. Тэгэхээр ном манаас 200 300 жилийн дараа ирээдүйд үйл явдал нь болж байгаа гэдэг та бүхэндээс энэ ташрамд сануулъя. За Katniss-ийн төлөөллийн тэр ардчлал бүгд найрамд тулс гэд яриад байгаа нэг тийм онц содон зүйл биш. Манай өвдөөс ч гэсэн нэг тийм үлгэр жишээ авахар хүмүүс биш шүү гэж бодож байгаа байхгүй юу. Хэрвээ үнэхээр үлгэр жишээ авахар хүмүүс байсан бол яад бид нар тийм оо сүнсэн гаригийг үлдээх юм бэ гэж бодогддог. За тэгэхээр өвөг дээдс нь буюу бид нар одоо дэлхийгээ гамгүй хайргүй идлээд Америкийн нэгдсэн улс ирээдүйд мөхөж сүнөөд оронд нь Panem гэдэг ийм шинэ улс үүсч гарч байгаа юм шиг байна. Тэгээд энэ улс нь болохоор нийтээрээ ихэнх нь ард иргэд нь ядуу амьдардаг. За өсвөлэн тулааныг бас ингээд уншдаг хүмүүсийн донд таамаглалууд байдаг байхгүй юу. За тэнгуү тэрний нэг нь болохоор жишээ нь Panem гэдэг энэ улсаас өөр улс ерөөсөө энэ дэлхийд ярихдаггүй байгаа. Тэгэхээр бараг дэлхийн бусад бүх улсууд сүнөөд сүрээ дууссан ганцхан Америк л үлдсэн. Тэр улс нь Panem байх магадaltaй гэж фэнүүд бас боддог. Ер нь аль нөхцөл байдал нэг тийм сайнгүй л байгаа юм шиг байгаа юм л да. Plutarch Katniss-ийн 8 дугаар дөрөв рүү үдэж өгөхөөс өмнө хамгийн сүүлчийн нэг зүйлийг хэлдэг. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр нэг жижигхэн чернэлийн өнгөтэй имийг Katniss өгдөг. Энэ болохоор night lock буюу шөнийн түгжээ гэдэг нэртэй юм байна л та. Энийг нь Katniss-ийн 100 урд ингэртд нь байгаа жижигхэн халаас дотор хийгээ өгч байгаа байхгүй юу. Энэ болохоор шууд уугаал нас бардаг 74 дахь удаагийн өсвөлэн тулааны аренад байсан порто жимсээр гаргаж авч хийсэн юм байна. Хэрвээ ямар нэгэн зүйл болоод босогчд Капитолд баярцчих юм бол асар их хэмжээгээр тамлуулна те юу ч болохыг үүсэхгүй. Тийм учраас баригдах юм бол одоо өөрийгөө Капитолын зовлонгүйгээр устгах гэх юм уу ийм боломжийг цэргүүдтэй олгож байгаа болохоор нийт цэргүүдээ нэмээд тарааж өгч байгаа юм байна. За ингээд Katniss маань Gale болон багийнхныхаа хамтаар 8 дугаар дүүрэг рүү явж байгаа. За энэ багт нь болохоор хин байгаа юм бэ гэхээр ер нь бол Cressida гэдэг нэг эмэгтэй байгаа. Тэр нь болохоор кинон дээр бас айгу тод гатдаг. Нэгтлийнхээ үсийг нэг хусцсан шивэстэй. За Cressidaгийн туслах Missala гэдэг нэг залуу байгаа. За түүн дээр нэмээд хоёр insect буюу шавж гэж нэрлэдэг байгаа байхгүй яг л тэр нэг өмссөн камерыг ингээ хөдөлгөөнгөө авч яддаг тэр дүрм тулцсан ч юм уу та тэр хоёр нэг залуу шавж шиг харагдуулаад байгаа юм байна л та. За ингээд Gale гэдэг энэ хүн хүмүүс ер нь бол 8 дугаар дүүрэг дээр очдог. Дээрэс нэмээд нөгөө юу юм баа штэ. Box койны туслах ахтайгаа. За 8 дугаар дүүрэг дээр очиод хамгийн түрүүнд Box болохоор Katniss-ыг Paylor гэдэг 8 дугаар дүүргийн commander буюу командлагч эмэгтэйтэй танилцуулбараа. Paylor бол ер нь бол бослогын удирдлагын дунд бол хамгийн одоо нэр хүндтэй чухал гишүүдийн нэг юм байна л да. Paylor Katniss-ыг ерөнхийдөө харцаараа айгу шинжсэн байдалтай харнаа. Чи аренаас орохчод бүтэн сар хайчаад ирж байгаа юм бэ? Юу хийж байгаа юм бэ? Чамааг одоо хин гэдгийг чи юу гэдэг чи харъя. Тэгээ чи үнэхээр яг тэр телевизээр гараад байгаа шиг. Чи үнэхээр бослогын удирдагч муу юм уу? Эсвэл чи зүгээр л яг жүжиглээд байгаа охин юм уу? гэж байгаа юм шиг Katniss санагцсан. Тэгж харж байгаа юм шиг. За Paylor болохоор Katniss болон түүний нүхтэйг дагуулад 8 дугаар дүүргийн имлэг байгаа газар аваачна. Тэр нь болохоор яг чи имлэг биш юм 2 давхар байшин байгаа. Тэр 2 давхарт нь болохоор өнөө өглөөний нөгөө бөмбөгтөлтөөс замид үлдсэн ч гэсэн гимцэн шахацсан бүх хүмүүсээ тэм цуглуулад имжлэгийг оролцож байгаа. За энэ нь болохоор
Katniss болон Gale хоёрын хувь аль алинд нь жоохон тийм хэцүү санагдана. Яа гэвэл одоо ийм жижигхэн газар баахан өвчтөн хүмүүсийн нийлэлд тавьсан байгаа юм чи ямар нэгэн халдварт өвчин гарлаа гэхэд тэр даяар нь тэр хүмүүсийг шууд арчаад хайчих боломжтой шүү дээ, тий. За ингээд энэ рүү яваад орсон чинь Katniss-ийн шууд ингээд дотор нь ухаарад эхэлж байгаа юм. Гэхдээ Katniss бол нөгөө Paler-ыг өөрийг нь ажиглаж байгаа. Ер нь энэ байгаа бүх хүмүүс Katniss-ыг ажиглаж байгаа харж байгаа. Katniss-аас үлгэрч авч байгааг мэддэг учраас дотор нь ухаарад Gale-ийн гараас чанга татсан байжснаа тэрийгээ тавьчих. Katniss тэгээд өрөөнд дундуур явж байгаа. Katniss-ыг эхлээд хүмүүс хараад анзаараад таниад Katniss уу гэд маш их баярлаад хайрлаад Katniss руу ингээ гараа сунгаад гарын бариад би чин зүгээрөө яаж нээж нэгэ тасууж байгаа байхгүй юу. Katniss тэгээд хүүхдээ алдсан гэсэн чинь тэнд ингээ өөртөө бүр маш аимшигтай гинцсэн бишсэн нүдгүү гаргүй хүлгүү болсон хүмүүс хүртэл Katniss-ийн өмнөөс нь хүүхдээ алдсан гэдгийг сонсоод харамсаж байгаагаа ихэрхийлнэ. За тэгээ бүгдээрээ Pita-гийн талаар асуугаад Pita зүгээрөө Pita яаж нээж ингээ асууж байгаа нь Pita-гийн тэр галаа зогсооё гэж өрөөсөө уриалгыг сонссон ч гэсэндээ Pita-г бас ерөөсөө тэгж урагч дайсны талын хүн гэж харахгүй байгааг нь илэрхийлж байгаа юм байна. Тэгээ Gale болохоор Katniss-тэй энэ хүмүүс чамайг ингээ хараад тэр нь энэ хүмүүс бараг имжлээ болж байгаа. Чамайг хараад энэ хүмүүсийн сэтгэл санаа тайвшраад тэтгэл найдар нь ирэж ирж байгаа гэх. Katniss ч гэсэндээ өөрөө яг тэрийг мэдрээд тэгсэн чинь нөгөө box болохоор хэлдэг цаашдаа өөрөөр дүүргүүд рүү явбал ийм зүйл зөндөө болно чи дахиад зөндөө олон хүмүүст урам зориг өгөх болно гэж хэлсэн чинь гинэт амар чанга дуугараад газар ч тэрхийлээд эхэлнэ. Яасан гэсэн чинь Capitol дахиад эргээд ирсэн 8 дугаар дүрийг бөмбөгдөөд хэлдэг. За энэ удаад бол бүр яг нөгөө имлэх өлөөний бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг имчилж байгаа юм байна гэдгийг мэдсэн юм шиг бүр имлийг онлоод хэлчихэж байгаа байхгүй. Хэмэж болохоор Katniss-тай шууд ингээд хөвчээр нь холбогдоод ярьж байгаа шүү дээ, тий. Наад имлэхээсээ гүйж хараад хажуугийн годомж руу ороод нэгэн цэнхэр жижигхэн байшин байгаа. Тэр байшингийн доод давхартан зойронд нь бункер байгаа. Тэр бункер бол одоо бөмбөгдөлтөг давж гарах хэмжээний тэм чадaltaй бункер. Яаж иж байгаа тийшээ очоо гэсэн чинь Katniss шууд Хэмичийн хөвчийг гаргаа ичж байгаа. Имлээс гүйж гараад мэдээж бөмбөгдөлтөөс ингээд өөрсдөө хамгаалаад янз бүрийн чулуу молоо байшингийн наан цаана орж нөөцж жагаад эвтэйхэн байрлалаа эзлэнгүүтээ Capitol-ын тэр бөмбөгдөд байгаа онгоц руу өөрийнхөө нөгөө бэлбэлтөг золон гал гаргадаг нүм сумаараа харваад хит хитэн онгоцыг унгаан гээвэлж гисэндээ Katniss тусалнаа. За үлдсэн онгоцнууд нь бол яг информац нь алдагдсан учраас нисээд яваад уж байгаа. Гэхдээ харамсалтай 8 дугаар дүргийн нөгөө имлэгч нь нэг ч хүн аврах боломжгүй болоод нураад шатцсан байна. Дөнгөж сая Katniss-тай уулзж байсан хүмүүс энэ ороо дээр байхгүй болсон байна. Гэтэл Katniss болохоор энэ үед нэг зүйлийг анзаарна. Тэр нь юу юм бэ гэхээр дөнгөж саяны гүүсэн, булцсан, зүгцэн, ном сумаараа Capitol-ын онгоц руу харавсан энэ бүх бичлэгийг нь Katniss-ийн багийнхан хийцэн bijээ. За ингээд Katniss ямар нэгэн байдлаар хүн амьд үлдсэн байх үедээ гэж бодоод имлэг рүү гүйгээд очиод имлэг өөдөөс нь улаан галаар дүрлцжээдэг. Эргээд харсан чинь Katniss яг камертаа нүүр тулж байгаа байхгүй. Тэмүүтээ Katniss Cressida гэд найруулагчийн хаан чи хүмүүс хандаж хэлэх үү байна уу гэж асуусан асуултанд нь хариулдаг. Дөнгөж сая 8 дугаар дүр төрөө байжсэн чи ерөнхийлөгч Snow болон Capitol-ийн 8 дугаар дүрийн өвчтөө хүмүүс байсан имлэхийг бөмбөгтчөөд яваад өглөө би яг энэ бөмбөгдүүлсэн имлэхийн урд нь ягаад зогсож байна. Ерөнхийлөгч Snow хүмүүсийг тамлаж, өвтгөж, зовоож, шаналгаж яаж ч болно. Гэтэ хизээч тэр хүмүүсийн бослогыг бидний тэнцлийг дарж чадахгүй. Тэгээ ард нь байгаа гал руугаа Katniss заангуудаа гал авалцж байгаа биз. Хэрвээ бид нар шатах юм бол таанаас ч гэсэн шатнаа гэдэг үг хэлэхэд тэнд байсан хүмүүс бүгдээрээ маш ундаг байна. Cut гэж хэлнэ. За ингэснийхэн дараа Haymitchтэй нэстэ төргөө нэрээд Katniss-ыг болсон багийнхныг аваад 13 дахь дүүрөө буцаагаад аваа явна. Katniss болохоор тусалдсан даач тэр чухал яриа хийсэндээ ч тэр за дээр нэмээд бас юм бөмбөгтөлтөнд өртөөд янз бүрийн жижиг сажигнууд ирээд биенд нь шивтэд орчихсон. Гинтэлтэй бэлтэлтэй байгаа. Унтаад өгнө. За сэрсэн чинь буцаад 13 дахь дүрийнхаа имлэгт ирсэн. Ээж нь Katniss-ыг харсан байжээд. Katniss-ийн ээж нь чамааг ингээд 8 дахь дүр рүү явж байгаа гэж гинж хэлээгүй штэ гэдгсэн чинь Katniss гэр бүлийнхэндээ баяртай гэж хэлээгүү дээ. 8 дахь дүр рүү явж байгаа гэдгийг хэлээгүү дээ. Гимшиж байгаа байхгүй яа гэвэл одоо сайн ч мууч хүний ээж хүн тэг өмнө нь 2 удаа хүүхдээ бас өсвөлэн тулаанд явуулж исэн хүн штэ тий. За тэгсэн харуул хамгаалалтын ажилтнууд орж ирээд Katniss-ыг тэрэгцэртээр суулгаад нөгөө командлийн төв өрөөрөө очиж байгаа байхгүй. Командлийн төв өрөөнд ерөнхийлөгч Coin, Plutarch, Gale, Fulvia, Cressida буюу манай найруулагч Haymitch, за Coin-ы туслах Box гэдэг ийм хүмүүс байж идэг. Ерөнхийлөгч Coin Katniss-т хэлнэ. Ерөнхийдөө бол босгочдын талынхан буюу за ер нь бол BTL гэсэн үг шүү дээ тий. Capitol-ийн юм телевизийн сүлжээг нь хакертгч үзэж байгаа
За ямар ч тач байсан Katniss-ийн өнөөдрийн тэр хийсэн бичлэгийг пропагандаг бол орон даяараа шууд цацна. Капитол руу харин оруулж чадах нь үгүй байна уу? Мэдэхгүй байна гэдэг байхгүй. За ямар ч байсан тэгээд яг пропаганда бичлэг гэдэг байгаа юм. Тэр нь болохоор шууд бараг тийг ойлгочих болно. Тэгээ нөө real хийдэг штеп хүмүүсийг уриалсан real хийдэг. За шууд real гэж ойлгочих болно. Тэгээд real нь болохоор маш амжилттай. Katniss-ийн нөгөө хэлсэн алдарт хэрвээ бид нар шатах юм бол та нар ч гэсэн шатъя шүү гэдэг тэр үгийг нь яг гол урай лозонгой болгочихсон. BT Panem даяараа энийг нь цацаж чаддаг. Тэнд байсан бүх хүмүүс за ерөнхийлөгч Coin хүртэл Katniss-ыг маш сайн байна, маш гоё пропаганда хийлээ гэж магтана. Гэхдээ яг үнэндээ бол Katniss Haymitch-ийн болон Plutarch-ийн одоо шууд удирдлагыг нь зөрчсөн шүү дээ. Тэгээ шууд зааврыг нь зөрчсөн. Гэсэн чи хинч Katniss ингээд бидний үгийг зөрчсөн мөрчсөн гэж хэлэхгүй. Бүгдээрээ ер нь бол Katniss-ийн талд ороод нуугдсан байдаг. За дээрэс нь маш нэг авууштай зүйл нь болохоор Katniss-ийн тэр телевизийн багийнхан Cressida, Missala хоёр тэр insect буюу шавж гэдэг байгаа. Тэр хоёр нь хүртэл ямар ч айцгүйгээр маш зориг зүрхтэйгээр Katniss-ийг дагаад тулаанд ороод тэр тулааны бичлэгийг аваад ингээд сууж идэм байна. За буцаад харуулууд Katniss-ийг эмнэлгийн өрөөнд нь ороод ирж байгаа. Тэгээ Katniss унтаад өгнө. Хэдэн цаг унтсан мэдэхгүй нэг сэрсэн чинь Haymitch Katniss-ийн хажууд зогссон нэг юм танил зүйл барьсан зогсож байгаа. Тэр танил зүйл нь юу юм бэ гэхээр Katniss-ийн нөгөө чихвч. За тэгээ чихвч нь харуулаад чи энэ чихвчийг бүх цаг үед зүүх ёстой. Дахиад чи энэ чихвчийг чихнээсээ аваад миний үгийг зөрөөд үзээрээ. Хэрвээ чи энэ чихвчийг дахиад нь явах юм бол би энэ чихвчийг ингээд мотоциклны дуулах шиг тийм дуулах болгоод чиний над толгоос ч углаад түгжээд түлхүрийг нь өөрт хадгалах болно. Хэрвээ чи ямар нэгэн байдлаар тэр дуулгыг тайлаад хайчих юм бол би бүр чиний тархин дотор чинь чип суулгаад чиний толгой дотор 24 цаг түрээсгүй амьдрна гэж мэдэрээ гэдэг байхгүй. За тэгээ Katniss за ойлголоо тийя гэл ямар ч байсан зөвшөөрөн. Тэгснээ дараа тэр өдрийн оройхон нь Finnick Katniss-ийн өрөөнд орж ирж байгаа юм. Finnick болохоор сэтгэл санаа нь тэгээд маш докторгүй байгаа учраас угаасаа энгийн өрөөрөө гараагүй эмнэлэгтэй л амьдраа байж байдаг. За тэр үед болохоор Katniss-ийн өрөөнд орж ирээ тэр хоёр эмнэлгийн хоолоо хаамт идчихэд Katniss-ийн нөгөө пропагандаг үзээд сууж байгаа штэ тий. Тэгээд пропагандаг үзээд Katniss өөрөө жоохон cringe-лээд за нэг унтраа яа гэсэн чинь яг унтраахаас өмнө гинэт нэг юм огтонч төсөөлөг үдвэрс гараад ирнэ. Тэр нь болохоор Caesar Flickerman болон Peeta. Энэ удаад болохоор Peeta өмнөхөөсөө тийс өөр харагдаж байгаа. Өмнөх удаа Caesar Flickerman-тэй хийсэн ярилцлаган дээр Peeta залуухан иш хүчтэй цоглог эрүүл чирэг харагдчихсэн бол энэ удаад 3-4 хоногийн дотор бараг 7-8 хил турцсан юм шиг хацар нь хоогоод орцсон, шанааных нь ясан таваасан, нүд нь ингээд цус гурцсан, улаацсан, би энэ ингээ хөдлөг болгондоо өвдөж байгаа юм шиг Peeta хамаг нүүр царайгаа ярбайлгаад духных нь хөлсөн гоожоод дээрэс нэмээд гар нь ингээд сандарсандаа болоод зогсоо зайгүй чичирч гинэ. Энэ ярилцлага үеэр Caesar Peeta асууж байгаа. Katniss-ийн 8 дахь дүрэгт хийсэн үйл явдлыг чи юу гэж бодож байна вэ гэсэн чинь Peeta болохоор босгочд Katniss-ыг ашиглаад бусад дүргийг л одоо өдөөн төрөх гээд таш байна. Харин Katniss бол яг юу хийж байгаагаа мэдэхгүй байхаа гэж хэлдэг байхгүй юу? Басад өмөрөөл байна гэсэн үг тий. За Caesar тэнгууд нь Peeta-аас Katniss хэлэх зүйл байна уу гэсэн чинь Peeta болохоор Katniss-аас чи наад хүмүүстэй чигнээсээ итгэдэг юм уу? Наад хүмүүс чинь чиний хамтарч ажиллаад байгаа хүмүүс чинь итгэл даах хүн юм уу? Чи өөрийнхөө нэр нөлөөг ашиглаад энэ дайныг өдөөх биш харин энэ дайныг зогсоох ёстой штэ гэж хэлээд зурагт унтарчдаг. Katniss амар гайхаад Peeta яг Capitol-ийнхантай нэг баг болцсон юм шиг. Үнэхээр Capitol-ийнхантай хамтран ажиллаад байгаа юм шиг санагдаад Katniss бол нэлээд гайхна. Katniss яг үнэндээ өөрөө ингэ татгаа бодоод үзэх юм бол эргийлэгч Coin ч тэр, Plutarch ч тэр, Haymitch ч тэр хиндэн ч итгэдэггүй. Finnick болохоор шууд зурагтын унтраашдаг байхгүй юу? Тэнгүүтээ хоёулаа энийг ерөөсө хараагүй юм шиг дүр үзүүлээ. Огт зурагт хоёлоо үзээгүй шүү. Чиний пропаганда үзэнгүүтэл зурагтаа унтраасаа гэж хинч асуусан тэгж хэлээ шүү гэдэг байхгүй юу? За тэгсэн хэдхэн минутын дараа Plutarch тэргүүтээ босгочтой удирдлагууд Katniss-ийн өрөөнд ороод ирдэг. Тэгсэн чинь Katniss Finnick хоёр юу ч болоогүй юм шиг жүжиглээд Finnick баг Katniss-ыг шоолж моолоод чи нэрээ тэгээд татаад ингэж хэлээд ах чайгу мундаг биш юм тэр гэж тэгж байгаа шүү дээ. Тэгээд Peeta-гийн талаар юу ч дуртаагүй. Тэгсэн чинь нөгөө удирдлагууд нь болохоор та хоёр ингээд одоо сайхан амраар амьдр гэчээд юусоо бас л дахиад Peeta-гийн талаар юу ч ярихгүй. За мэдээж тэр шөнө ол Katniss ундаж чадахгүй. Peeta-г ямар болцсныг хараад Peeta-гийн хэлсэн өгнүүдийг бодоод юу ч ундаж чадахгүй.
За маргааш өглөө нь болохоор Katniss эмнэлгээс гарч байгаа юм. Ер нь бол биеийн хангалттай ирсэн гэж үзэж байгаа. Гээл болохоор тэр өдөр нь нөгөө BT-тэй нийлээд ирнэ гэдэг янз бүрийн шинэ зэвсэг зохион бүтээх тийм ажил орж байгаа юм байна л да. Цааш нь болохоор Katniss-тэй хамт ан хийдэг байсан шүү дээ. Тэгэхдээ яг уйг тавихтаа айгу сайн байсан юм байна л да. Янз янз зэвэрхүүд өөрөө хүртэл бодож олоод тавьдаг. Тэнгүүд тэр чадвар нь бидэд бас аюу хэрэгтэй байгаа гинэ. За тэнгүүд Katniss бол газрын гадруу дээр 2 цаг ан хийх хэрэгтэй байгаа шүү дээ. Гээл явж чадахгүй юм чи Finnick-ийг аваа явчихдаг. За ингээ 13 дугаар дүргээс нэлээд хоолтоод тэр нөгөө өөрсдөд нь зүүж өгсөн байршил тогтоорч тэрийг хадны доор хийж хайчаад нөгөө хоёр ч хинч сонсохдохгүйгээр Pita-гийн талаар ярих боломжтой болдог байхгүй юу. За Finnick ч тэр Katniss ч тэр яг Pita-г аль талд байгааг ер нь юу болоод байгааг Pita-д юу болсон, Capitol-д үлдсэн оролцогчдод юу болоод байгааг хэлж чадахгүй. Гэхдээ нөгөө талаасаа яагаад 13 дугаар дүүхт байгаа босогчдын удирдлагууд Pita-гийн талаар юу ч хэлэхгүй байгаа юм бэ гэдэг нь илүү сонирхолтой. Буюу одоо ингээ Katniss-ыг манай талынхан гэж бодоод байгаа хүмүүс нь өөртөл ингээд Katniss-ыг хуураад байгаа юм шиг тийм мэдрэмжтэй болчихж байгаа юм. Тэгснийхаа дараа Katniss оройн хоолн дээр Gale-тэй таарч байгаа байхгүй юу? Gale BT-тэй хамтарч бүтээж байгаа зэвсэг мүсвэл яриад байгаа болохоос биш. Pita-гийн талаар бас юусоо дуусахгүй. Тэгмүүд Katniss Gale ч гэсэн айгу бохимдолтой хандаж гişнэ. За дээрэс нь минийд Katniss одоо яг хүүхэд байхаа болоод ямар ч бодлогогүй байхаа болоод юм уу багаар ингээд өсөж хөгжөөд нас биеийн хүрсэн хүн болж эхэлж байгаа. Тэрний нэг илэрлэл нь Katniss яг Mockingjay болоод 8 дугаар дүүрэгт очсноороо тэр пропаганда видео хийснээр тэр видеог орон даяар цацснараа эргээд энэ нь Pita-д ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэд өөрөөх нь хийж байгаа үйлдэл болгон шууд одоо юм үр дагавартай мана гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. 8 дугаар дүүрэгт очиод тийм видео хийсэн учраас ерөнхийлөгчснөө баг өөрийг нь шийдэх гээд Pita-г илүү их тамлсан бай. Тэгээ тэр тамлсныгаа Katniss таруулж ийна л гэсэн үг шүү дээ. Тэнгүүд яагаад босогчдод энэ зүйлийг Katniss-аас нууцлаад байгаа юм бэ гэхлээр хэрвээ Katniss өөрийнх нь хийсэн үйлдэл нь пропаганданд эргээд Pita-д ингэж нөлөөлж гинэ гэдгийг ойлгочих юм бол дахиад пропаганда энэ төр хийхгүй Mockingjay байха боллоо энэ төр гэж магадгүй гэж босогчдод бас айгаад байгаа байхгүй юу. Маргааш өглөө нь болохоор Katniss Gale-тэй дахиад энэ пропаганда хийх уулзалтан дээр таарна. За тэгээд Gale бас маш их уурсан байгаа. Энэ үед бол Gale-тэр нь бол хэрэлтэн муудалцсан. Чи тэрийг үтсэн биз дээ. Яа надад хэлээгүй юм бэ гэдэг. Gale ч гэсэндээ хүлээн зөвшөөрдөг. Чамд энийг хэлээгүй. Угаасаа миний буруу юм байна. За ингээд бэжсэн чинь Box болон Cressida найруулагч нар маань орж ирээд тэд нар болохоор өнөөдөр 12 дугаар дүүрэг рүү очиод 12 дугаар дүүргийн тэр үнсэн тавраг болцсон балгасыг орон даяараа харуулад Capitol-ийн одоо ямар харгас хэрцгий шийдвэр гаргадаг, ямар харгас хэрцгий хүмүүс бий гэдгийг харуулна гэдэг ийм зорилготой байдаг. Katniss Gale болон 8 дугаар дүүрэг рүү явсан багийнхан яг тэр багаараа 12 дугаар дүүрэг рүү явж байгаа. Актенуудаа бас хэмж их боломжгүй байдаг. Яг тэр хэмж 12 дугаар дүүргийг ямар болсныг харахад бэлэн биш байгаад байгаа юм шиг байна. За Katniss болон Gale нар ингээд 12 дугаар дүүргээр яваад ингэдэг байсан, тэгдэг байсан хүүхд насныхаа зүйлээ ярьж байгаа. Ингэж явж байгаа дүүргийн төв талбайг хажууд ирээд Katniss нөгөө Pita-гийн аав ээжийг ажиллаулдаг Bakery-гийн хажууд ирээд найруулагчтай хэлдэг миний дүрсийг энд аваад өгөөч гэд. Тэнгүүтээ Katniss Pita чи харж байгаа бол энэ ингээ танаа Bakery байсан газраа танаа гэрийнхнээс хинэн жамд үлдээвэ. Тэгсэн хэрнээ чи Capitol-ийнхны талд орох юм уу? Тэгсэн хэрнээ чи бүх талыг галаа зогсоо гэж уриалах юм уу гэдэг утгатай зүйл хэлсэн. За цаашаа аваад яг төв талбай дээр Gale 2 дугаар номон дээр нэг амар ташуурдуулжсэн тий. Тэр ташуурдуулжсэн үйл явдлаа яриад уран дээр сорвоо үзүүлдэг тиймэрхүү бичлэг хийж байгаа. Ингэж явсаар тэд нэр үдийн алдад бол Gale, Katniss хоёрын одоо хамтдаа ан ав хийдэг байсан тэр нууг төрж байгаа. Тэр нууг дээр бүгдээрээ энд өдрийн хоолоо идъя гэдэг. За өдрийн хоолоо идэх зуураа Katniss болохоор багийнхантайгаа хамт суугаад хийж байгаа байхгүй. Гэсэн чинь тэр дунд болохоор нэг Pollux гэдэг залуу байдаг. Нөгөө хоёр шавжиг харагдаад байгаа хоёр залуу байгаа шүү дээ. Камер ажилладаг. Тэр хоёрын нэг нь болохоор Castor, нэг нь болохоор Pollux. Тэгээд Katniss болохоор яг Pollux-ийн хажуу суудаг байхгүй. Гэсэн чинь Pollux-ийн яг амаа хамигдсан байгаа, залгиж байгаа, энтрээс ингээ харсан чинь Pollux болохоор нөгөө Avox гэдэг тийм иргэн байгаа байхгүй панем болсон. За Avox гэд иргэд нь яад юм бэ гэхээр ихэвчлэн гэн тэр үйлдсэн хүмүүсийг шийдэхдээ хөлийг нь таслаад хилгүү болгоод тэр ингээ шууд зарцын боолын ажил хийлээдэг. Тийм л юм байна л та. Одоо жишээлбэл Katniss-ыг өсвөлэн тулаанд оролцоход Capitol очоод нэг байранд байрлаж байгаа шүү дээ. Тэр байрыг цэвэрлэх, хоол ундыг нь
зөөх ажлыг нь дандаа тийм хилвүү залуу охтууд хүмүүд хийдэг. Тэмүүдийн Pollux болохоор Castor гэдэг нөгөө залуугийн төрсөн дүүн юм байна. Тэгээд Capitol одоо барьцаалагдаад хилээ таслуулаад ийм Avox болцсон. Тэгсэн тэр залуу болохоор эргэн тойронд нь баахан нөгөө Mockingjay шоунууд байгааг анзаараад шүүлддэг байхгүй. Тэгсэн чинь Mockingjay шоунууд нь зөрүүлээд сонсч ирсэн. Угаасаа ер нь дууч шоу гэсэн үг шүү дээ. Тэр залуугийн шүүлцсэнийг нь өөрт нь эргүүлээ шүүлсэн чинь нөгөө залуу амар баярлаад бүр ингээд ерөөсө дуурдаггүй айгүй баргаж царайтай залуу байсан чинь айгүй хөөх инээж байгаа баярлж байгааг нь хараад Katniss бас хажуугаар нь орж ирээд нөгөө Root-тэй харилцдаг байсан 4 нотод бол тэгсэн чинь бүх Mockingjay шоунууд нь яг тэр 4 нотыг ингээд зөрүүлээд дуулдаг байхгүй юу. Тэгсэн чинь Pollux хажуу талаас нь орж ирээд газарт sing буюу дуул гэж бичдэг. За гэсэн Katniss бодож ирсэн нэг дуу дуулж хэлнэ. За тэр нь болохоор та бүхэн мэдж байгаа Hanging Tree гэд маш алдартай дуу байдаг. Энэ дууг хэрэг сонсож байгаагүй бол яг одоо сонсоод үзхийг зөвлөжээ. Энэ дууны яг гол утга санаа гэдэг юм бол хаа нэгэн газар яг хүмүүсийг дүүжилж алдаг нэг мод байдаг. Hanging Tree те. За энэ модонд болохоор нэг залуу өөрийнхөө дурлалт бүсгүйг дуудаад байгаа. Чи нөгөө дүүжилдэг модон дээр ирхүү. Тэр модонд 3 хүнийг алсан залууг дүүжилж алсан гэнийхээ сонирхолтой зүйлсүүд энэ модны эргэн тойронд болж исэн. Тэгэхээр хоёулаа шүн дунд ч гэсэндээ энэ модон дээр уулзвал тийм ч хачирхалтай байхгүй болов. За хоёрдугаар нь болохоор чи нөгөө мод руу ирж гин үү? Гэхдээ тэр залуу хайртай хүнийгээ зүгтаараа гэд гуйсан байдаг. Энэ хавьд мэдээж хачирхалтай зүйлс олон болсон. Гэхдээ хоёулаа шүн дунд дүүжилдэг модны хажууд уулзвал тийм ч хачирхалтай байхгүй болов. Гуравдугаар нь болохоор чи энэ мод руу ирж гин үү? Би чамд хоёулаа ирэх чөлөөтэй байя гэд зөвхтэй гэж хэлсэн шүү дээ. Энэ хавьд хачирхалтай зүйл зөндөө болж исэн. Тийм болохоор хоёулаа шүн дунд дүүжилдэг модны дэргэд уулзлаа гэх тийм ч хачирхалтай байхгүй болов. За сүүлийн бадг нь болохоор чи нөгөө мод руу ирж гин үү? Яг надтай хамт зэрэгцээд олсоор хийсэн зүйлт зөвхөө хачирхалтай зүйлс энэ хавьд олон болж исэн. Тийм болохоор хоёулаа шүн дунд дүүжилдэг модны дэргэд уулзлаа гэх тийм ч хачирхалтай байхгүй болов гэсэн ийм утгатай дуу баамаа. Энэ дууга Katniss дуулсан чинь нөгөө Mockingjay шоунууд нь чив чимээгүй сонсож ирсэн. Бүгдээрээ ээлж дараалаад яг энэ дууг нь маш гоёор үзэсгэлэнтэй дуулсан гинэ. Katniss тийм гоё хоолойтой. Katniss-ийн аав нь ч гэсэндээ яг ийм гоё хоолойтой. Энэ дуугаа дуулж дуусчаад Katniss энэ дууны утгыг айгүй их боддог. Энэ дуу баг багт нь аав нь айгүй их дуулдаг байсан юм байна л та. Тэгээ Katniss дөнгөж 5 настайдаа энэ дууг нь дуулаа сурчсан. Тэгээ нэг дуулаа брэдсэн чинь гинэт нэг өдөр ээж нь яг сонсонгуудаа айгүй уурлаад чи ийм мөгтэй дуу дуулж болохгүй. Дахиад энэ гэрт энэ дууг дуулахгүй энэ дууг хориглолоо гэж хэлсэн. Одоо ингээд бодохоор аюу сонио хөвгтөд дуу байна те. Эхний бадган болохоор ингээд 3 хүнийг алсан хүнийг цаазалсан тэр модон дээр хоёулаа уулзъя гэхээр хайртай хүнийгээ дуудаад байгаа ч юм шиг. Дараагийн бадгийн буюу хайртай бүсгүйгээ зүхтаараа гэд өсөн хүн дууцсан гэхээр гин буруутай хүн нь хайртай бүсгүй дээрх чөлөө өгөхгүй дэсэн ч юм шиг. Тэрний дараас хоёулаа хамтдаа ирэх чөлөөтэй байхын тулд зүгтъя гэж хэлсэн гэхээр уулын тийжилсэн боловч одоо зүгтах боломжгүй болсон ч юм уу те. Хамгийн сүүлийн бадг нь бүр хамгийн одоо аимшигтай гэх юм уу? Олсоор хийсэн зүйлд хамт зүгэж гэж байгаа байхгүй юу? Олсоор хийсэн зүйлс гэж угаасаа хүн дүүжилж авдаг мод гэж байгаа юм чинь ойлгомжтой. Тэгэхээр нэгэнтээ би чамд ирэх чөлөө өгч чадахгүй, нэгэнтээ хоёулаа зүгтаж чадахгүй бол үхсэн нь юм шүү гэдэг баттай. Ийм дуу байж гинэ. Үнэхээр гоё дуу байгаа шүү. Тэгээ та бүхэн заавал сонсоорой. Өдрийн хоосоо эцснийхэн дараа манай багийнхан маань үргэлжлүүлээд 12 дугаар дүүрэг дундуур явна. 12 дугаар дүүрэг дундуур нилээ явсныхан дараа Katniss-ийн ялагчийн хотгонд байдаг байшин дэрж байгаа. Katniss тэр байшингийн хангалтгооноос ээж дүү хоёртой хэрэгтэй юм байл авийн хилээд ордог байхгүй юу. За тэгээд шүүгэнээсээ янз бүрийн нөгөө ариун бинт эми ургамал энтрийг аваад бүгднг нь хайрцагт хийжсэн чинь гаднаас гээл ороод ирчихсэн. Галтгооныхоо ширээний хажууд зогсож идэв. За тэгээд чи намайг тэгэхэд энд өмсөж үлээ гэд гээл хэлсэн чинь Katniss тэр үедээ бол ташуур дуулаад маш хүчтэй тийм масууруулах унтуулах өвчин нандахын нууцсан байсан ч гэсэн гээл тэрийг санджсэн нь Katniss-ийг жаахан гайхшруулна. Тэгсэн чинь гээлийн нүдэнд нэрнэс цэлгэнж эхлэв. Бид одоо хүртэл чамаас хариулт хүлээж байгаа гэж хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь Katniss юу ч хэлэхгүй гээлийг өмссөн. Өмснийхэн дараа гээл
намайг мэдж гэхээр чи намайг үнсэн гэж би мэдчихсэн юм аа гэж Гээл хэлдэг. Катнис гайхаад харсан чинь чи угаасаа намайг өвдөж шаналж байхад л үнсдэг шүү дээ гэж байгаа юм. За энэ дунд бас ингээд хайр дурлалын гурвалжин дөрвөлжин яваад байна. Тэгээд яг номын фэнүүд дунд болохоор нөгөө Гэлд дургу хүмүүс аюух бэ. Тэндэлэр Катнисыг ямар ч юм хайр дурлал бодох завгүй сөхөөгүй байхад нь Пита Капитолийнхан олзолж авчаад хамлж зоож авт чинь тий хажуугаар нь бүрхтэн бослого явж ах чинь Гээл одоо баг Катнисын юм сул дорой байдлыг нь ашиглах гэж оролддог энэ төр гэдэг тиймэрхүү уяраа бол фэнүүд тунд нэлээд байдаг. За ингээд ер нь 12 дугаар дүүрэгт бүтэн өдрийг пропаганда бичлэгүүд бэлтгэхээр өнгөрөөд буцаад 13 дугаар дүүрэг рүүгээ эргэж ирнэ. Катнис өрөөндөө очиод Америка бэжсэн дүн бокс нөгөө командлын төв өрөөнд хүрээд ирээ. Тэнд хурал олж ирнэ гэж дууддаг. Командлын төв өрөөнд Катнис яваад очисон чинь нөгөө дахиад босгочтой удирдлагын баг маань зурагт үзсэн байж байдаг. За энэ удаагаар Пита ерөнхийлөгч Сноу хоёрын ярилцлага гэхээсээ илүү мэдээлэл гэх юм уу маягийн зүйл зурагтаар гарч байдаг. Маш олон хүмүүсийн урд зогссон аль тал нь галаа зогсоох нь маш чухал байна. Тэгэхгүй бол Панам гэдэг энэ улсын ирээдүй байхгүй болох нэ гэж иймэрхүү үгнээс ярьж байдаг байхгүй. За тэгсэн чинь нөгөө BT маань Капитолийн болон Панамын телевизийн сувгийн тэр сүлжээг нь дахиад хакердаад Катнисын 12 дугаар дүүрэгт байгаа дүр зураг, Рүүгийн үхлийн талаар Финикийн ярьж байгаа дүр зураг гэх мэтчлэн одоо ингээд маш бомдхон ингээд дүрсүүдийг гаргаад байдаг. BT болохоор яг Капитолийн тэр телевизийн сүлжээг нь шууд ингээд хакердаад аюу удаан өөртөөхөө юмыг гаргаж чадна гэдэг угаасаа анханасаа бодохгүйсэн учраас энэ бомдхон 3 секундын 5 секундын 3 секундын 5 секундын бичлэгүүд бэлтцсэн. Тэгээл одоо энэ бол хоёр талаас нь хакерчд дайтж гинэ л гэсэн үг шүү дээ тий. Капитолийнх нь болохоор ерөнхийлөгчснөө гаргачих гал үзээд байдаг. BT болохоор нөгөө Катнисаа гаргах гал ингээл үзээд байдаг. За тэгсэн чинь хамгийн амархтай нь Катнис болон Финикийн дүрсийг гаргасны дараа Пита дэлгэцэн дээр хальт гарч ирж байгаа байхгүй. Тэгэд Пита ерөнхийлөгч Сноуч тэр ингээд аврах том дэлгэцээр одоо ингээд тэдний шууд дамжуулж исэн юм байна л да. Тэнгүү тэр дэлгэцээр нь ч гэсэндээ Катнис Финикийн дээр гарчиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Питаг ингээд царай амраа бүр маш юм амар болцсон, амар ууртай, гайхацсан, бухимдсан тийм царайтай болцсон. Тэгэл буцаад бослогынхны пропаганда дүрсүүд ороод ирж байгаа байхгүй. Тэрж тэгж жагаад хамгийн сүүлд нь BT гаргахыг хүссэн бүх зүйлсээ гаргаж дуусчаад удирдлагыг буцаад Капитолд өгч байгаа. Капитолийнх нь болохоор ерөнхийлөгч Сноу өөрөө сүүлийн үгийг хэлүүлж байгаа. Тэгсэн чинь ерөнхийлөгч Сноу Питагаас чи Катнис хэлэх зүйл байна уу гэж дахиад асууж байгаа юм л та. Тэгсэн Пита болохоор Катнис энэ бүх зүйл бүх хүн үхээд энэ улс сүрээ дуусгаж байна. Чи юу бодож байгаа юм бэ? Чи 13 дугаар дүүрэгт байгаа л байдаг. Өглөө гэхэд л үхэндээ гэж хэлсэн чинь ерөнхийлөгч Сноу цаанаас нь зогсоо гэд орилж гинэ. Тэнгүүтээ камер нь ингээд хажууд шиг авнаад яг Питагийн царай харагдгаа болцсон. Гэтэ ингээд бүрсийн шууд дамжуулаад байгаа байхгүй юу? Камер ингээд хажуу тишээ унтсан. Цагаан гитатай шалыг л харуулж байгаа. Гэхдээ шууд дамжуулаад цаана юу болж байгааг сонсогдож байгаа. Питагийн өвдөөд орилгохдөө хүний гутал ингээд хүнийг хайр найргуу өршүүлж байгаа тэр чимээ Питагийн цус тэр цагаан бэлтатай шалын дээр өрсөж байгаа дүрс харагдаад дүрс тасарнаа. Харин энэ үед босгочтой удирдлагууд бол хоорондоо маш их бүжигнаад шөөгч идэг. Дөнгөж сая Пита өглөө гэхэд бүгд үхнэ гэж хэлсэн. Юу гэсэн үг юм болоо? Энд чи одоо яасан ийсэн зүйл юм болоо гэж хоорондоо бүр ингээд маргалдаж мэтгэлцэжсэн чинь тэмич тэр хүмүүсийг бүгдийг нь чимээг болгоод Пита Катнист анхааруулж байна. 13 дугаар дүүгийнхээ өглөө гэхэд үхсэн байна гэхлээр Капитолийнхан дайрах чам маань өнөөшөн. Энэ анхааруулгыг энэ хүү хэллээ гэж хэлж байгаа байхгүй. Катнис хэмжтэй санал нийлээд Питагийн хэлж байгаа нь угаасаа тийм байна. Хүмүүсээ бэлтээ гэдэг. За тэг өнгөд ерөнхийлөгч Coin. За ер нь бол яг өмнөний ортой байж болох юм байна. Тийм болохоор 5 дугаар төвшний локдаунд хүмүүсээ оруулнаа гэдэг. Тэгээ бүр ингээд маш чанга юм аюулын дохио зарлж байгаа байхгүй. Тэгэнгүүт 13 дугаар дүүргийн иргэд хийж исэн бүх зүйлээ орхиод бүгдээрээ ингээд нэг шатаар доош ингээд уруудаад одоо бүр ингээд цөмийн бөмбөгөөс чангаалах чадвартай тийм бункер руу орж байгаа гэсэн. За Plutarch болохоор Катнис хэлдэг. Тэнд байгаа бүх хүмүүс чамааг харж байгаа. Чи яас болох 50 байхыг хичээгээрэй. Тэд нар үлгэр жишээ чамаас л авъя шүү гэд. Катнис гэхдээ тэр нь амар хэцүү. Нэгдүгээр Питаг сая харчихсан маш аимшигтай сэтгэл зүйн байдалд орсон байгаа тий. Хоёрдугаар болохоор угаасаа газар дор байх төгөөгээ түр хэлтэн тий. Аав нь хуурхаад байж байгаад нас орсон болохоор. За ингээ ямар ч байсан Катнис бол нөгөө хамт байсан хүмүүсийгээ дагаа бүгдээр ингээд 5 дугаар төвшний бункерыг газар дор байгаа
бункер руу очив. Тэгээ тэр бункер нь болохоор газар дор байгаа хэдэж дээд давхын өрөөнүүд шиг тийм гоё засвар тогтчлолттой энэ төр биш. Зарим хан бараг чулуу хിവэрэ, заримдаа шалан шороо хിവэрэ ч юм уу те байдаг. За ингээл хүмүүс бүгдээрээ очоод хэрвээ гэр бүлэрээ байдаг бол жижигэн өрөөнүүд оноож өгөөд за цаанаас нь бункерийн төвшөнд хэрэглэх нэг юм будас хүнжил нэг удаагийн аваас сайд сам гэх зүйлийг тарааж өгч байгаа. Кэтнис ээж дүү хоёрынхаа одоо эдлэл хэрэглэгийг авчаад тэгээ хүлээгээд байсан чинь ерөөсөө дүү нь орж ирдэггүй, ээж нь орж ирдэггүй байхгүй. Тэнгүүд Кэтнис ямар нэгэн зүйл болчлоо яац юм болоо гэж бодсноо. Нөгөө нэг муураа авах гээд дүү нь буцаад хамгийн дээшээ өөртөөхөө өрөө рүү гарцсан юм байна. Гингүүтээ дүүийнхээ өөдөөс одоо гүйж гэлэн. Гэтэ бүх хүмүүс тэр бункерийн өрөө рүү л орж ирээд байгаа штэ. Бүх хүмүүсийг сөрөөл тохиотол мөрлөхийн мөрлөөл арай гэж тэр бункерийн үүдэнд нэрж байхгүй. Тэр нь ч гэсэндээ масар том төмөр хаалгаар ингээд хаагаад төвчж байгаа. Угаасаа тэр одоо протоколсон тийм гэх юм уу. Тэнгүүд Кэтнис шууд ингээ яг картх эцсийн хүчт нь гараа ингээ оруулчихж байгаа. Тэгээ гүйдэг. Миний дүү ирж байгаа. Түрхэн үлээч хэлтэй. Дээшээгээ шатаар Prim гэд орилсон чинь харин Prim-ийн дуу гарна. Би очиж гинэ түр үлээгээрээ гэд очсон чинь Prim ингээ муураа тэгэрсэн. Гээлтэй хамт ирж байдаг. Гээл болохоор Кэтнисын нөгөө ангийн сүнхийг нь үүрчихсэн. Бас нэг гэр орных нь нөгөө ээжийнх нь хөрмийн зориг мог гэд хэд хэдэн зүйлийг нь хийчихсэн. Prim-ийг угаасаа ингээ дээшээ гүйж байгааг нь гээл анзаарангуудаа Prim-ийг одоо аварч хамгаалаад Кэтнис дээр эсэм давчирч байгаа нь энэ ээжээ. За тэгээд удалгүй ээж нь бол яг эмнэлийнхаа өвчтмүүдтэй хамт бункерт хурж ирснээр тэдний гэр бүлийнхэн бол аюулгүй бункерт ирчихэж байгаа юм. За тэдрийг бункерт ирээд нөгөө төмөр хаалгаж хааснаас хэдхэн хоргийн дараа тэнд байгаа бүх зүйлийг газар дэлхийг чичрүүлсэн тийм хэмжээний одоо чичрэлт мэдрэгдэн. Тэр нь болохоор Капитолийнхны явуулсан эхний бөмбөг юм байна. За тэгвэл ерөнхийлөгч Coin чанга аригчаар ороод ирвэн. За Капитолийнхны дайралт эхэллээ. Эхний бөмбөгөө явууллаа. Нэлээд хүчтэй бөмбөг байна. Гэхдээ одоогийн байдлаар л яг цөмийн бөмбөг юм уугүй юу гэдгийг тодорхой бус байна. Манай бункер болон одоо бусад хэсэг аюулгүй байна гэдэг ард иргэдтэй зарлж байгаа байхгүй юу? За ингээ хийх зүйл байхгүй. Кэтнис Prim хоёр өөр өөрсдийнхөө тэр аноож өсөн жижигхэн өрөөндөө очоод тэгээд хамтдаа нэг оронд ороод хэвтэж байгаа юм. За Кэтнис болохоор дүүтэйгээ баг анх Hunger Games руу явснаасаа хойш ингэж их тухтаа уулзаагүй цагийг өнгөрөөгүй юм байна гэдгээ мэдээд хэдийгээр нөхцөл байдал юм аимшигтай байгаа ч гэсэндээ дүүтэйгээ жаахан ч гэсэн цагийг өнгөрөх боломжтой болж байгаад л маш их баяртай байна. Prim хичээсээ та хэр вэ да гэд асуусан чинь Кэтнис эхлээд сүгээртэй гэж хэлэх гэжсэн. Цаанаасаа л хамаг юм урсаад гараад ирнэ. Ийм зүйл болсон. Питаг ингэж харсан гэд тэгсэн чинь Prim болохоор ерөнхийлөгчснөө гэхдээ Питаг алахгүй. Яа тэгэхээр хэрвээ Пита байхгүй бол Snow ямар нэгэн байдлаар Кэтнисийг ингээ удирдах те манипуляц хийх тийм боломжгүй болчихноо. Тийм болохоор Питаг одоо хичнээн зовоож зодож тамалсан. Тэгээ Питаг ямар ч байсан алахгүй гэсэн чинь Кэтнис Prim-ийн зүүн манаа гэдэг хүмүүст ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ тэгээд эргэлэгчсэн үү Питаг алахгүй бол яах болоо гэсэн чинь дүүн таныг юу одоо эвдэлж чадах юм? Тэр зүйлээ хийх баха. Буюу Кэтнисийг юу галзууруулж чадах юм те? Юу хүн биш болгох юм? Яавал Кэтнис Mockingjay байхад болох юм? Тэр зүйлийг Пита тэнэ гэсэн юм байна. За ингээд Кэтнис болсон 13 дугаар дүүргийн эргээд дараагийн 3 өдрөө бункерт байгаа. Энэ 3 өдрийн турш тасралтгүй дээрээс Капитолийнхан бөмбөгцөөр байгаа. Энэ хугацаанд болохоор Кэтнис нэг тоглоом бодож болдог байхгүй. Галзуу муур гэдэг нэртэй. Тэр нь болохоор яа гэм бэ гэхээр гарч идэнийхэн гэрлийг хан ман руу газар руу ингээд энэ тэнд тосгонгод нөгөө Prim-ийн муур нь тэр гэрлийг барьж авах гээд тэнгууд нь яг эцсийн мөчөд ингээд гэрлээ хөдөлгөөд одоо муурыг ингээд хөөцдүүлж тоглож байгаа шүү дээ. Тэр тоглоом нь тэр хавийн бункерт байсан хүмүүстэй амар их таалагдаад цагийг бас тэ жоохон хөвгөлтөө өнгөрөөгөө тэр хүмүүс ч гэсэндээ Кэтнисийг жоохон эргээр илдэг өнцгөр ингээ хардаг болж байгаа байхгүй юу. Тэгээ Кэтнис нэг удаа тэр тоглоом маань ингээ тоглоо бэжсэн гинэт бодтыг. Би энэ муур юм байна. Галзуу муур нь би юм байна. Энэ гарч идэнгийн гэрэл бол Пита юм байна. Ерөнхийлөгчснөө гарч идэнгийн гэрлийг ийшин тийшин тэ тусгаад би болохоор галзуу муур Питагийн хойноос нүсэрч хараагаад яаж л бол яаж ашиглуулахад бэлэн юм байгаа юм байна. Ерөнхийлөгчснөө бол угаасаа Кэтнис Mockingjay болоод хэр их пропаганда хийн, хэр их хүмүүсийн одоо сэтгэл зүрхэнд нь хүрнэ тэр чинээрээ ерөнхийлөгч Питаг тамлан, Питаг шийтгэн гэдгсэн чинь дахиад Кэтнис хизээч Mockingjay болж чадахгүй юм шиг тийм мэдрэмж төрдөг. За тэгээд
Katniss явж байгаа хажуудлах өрөө орсон чинь тэр нь болохоор Finnick-ийн өрөө байдаг байхгүй юу. Тэгээд Katniss Finnick Peeta-гийн талаар ерөнхийдөө ингээд Peeta-г ашиглаад байгаа юм байна гэдгийг ойлгосон гэдгийг хэлсэн чинь Finnick ерөнхийдөө яг Annie-гаар дамжуулаад намайг ч гэсэндээ тгий хичээдэг. Намайг манипуляц хийх хичээдэг. Угаасаа ерөнхийдөө Annie-г ч гэсэн алахгүй. Яагаад гэх юм бол Annie амьд байснараа Finnick-ийн тэр нэг анхаарал угаасаа төвлөрөхгүй босогчтэй ч гэсэндээ 100% дэмжиж чадахгүй, хэдийн талд орч чадахгүй гэдгийг нь эргэлзсэн мэдж байгаа. За 3 дахь өдрийнх нь өдөөс хойш нь Box, Katniss, Finnick хоёрыг бөөнхрийн командлал өрөөнд нь дуудаад нөгөө босогчтой удирдлагууд чинь Katniss Mockingjay-ийн тэр дөрөв тувцаа өмсөөд газрын гадрах дээр гараад 13 дугаар дүүргийн тэр бөмбөгдсөн хэсгүүд дээр зогсоод амьд байгаа 13 дугаар дүүрэг Capitol-ийн дайралтаас амьд таарч чадсан өргөжлөлөө тэнцэнэ гэж хэлсэн ийм дүрс бичлэг хийгийг хүсдэг. За тэнгууд яг хэлснээр нь болж байгаа юм л да. Gale, Box, Finnick, Cameron багийнхан те бүгдээр 13 дугаар дүүргийн дээшээ гараад ирсэн чинь гинэд Katniss ингээд дотор нь муухаараа тэлд. Яагаад гэсэн нэг юм бөмбөг дэлбэрэлтээс үүссэн том нөхөн дотор дүүрэн цагаан болон улаан өнгийн сарнаа байдаг. Тэнгүүд Katniss энэ бол хэрэглэгчснөөс өөрт нь өгч байгаа бэлэг сануулга юм байна. Нөгөө сарнаагаараа л Katniss-ийг шууд манипуляц хийгээд айлгаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь Katniss сарнааг харсныхаа дараа камер асаагаад нөгөө зааж өгсөн үгийг нь хэлэх гэсэн боловч амнаас нь ямар ч үг гарахгүй. Камер руу зүгээр харц зогсчихсноо гинэт цохиртл уйлж гисэн. Би дахиад Mockingjay байж чадахгүй байна. Хэрвээ би Mockingjay байх юм бол би дахиад энд ямар нэгэн баатарлаг үг үйлдэл хийх юм бол тэд нар Peeta-г яаж шибэх бол, яаж тамлах бол. Бидгээс айгаад текстөө зүйлээ хийж чадахгүй болцоо гэсэн. Тэнгүүд нөө видеоны багийнх нь гахна штэ. Тэгсэн чинь Finnick ер нь бол тайлбарлалтай. Ерөнхийлөгчснөө Katniss ямар нэгэн ийм зүйл хийх болох нь Peeta-г шийдэж байна гэдгийг Katniss ойлгосон. Тэгээд гэсэн чинь Katniss бүр цорхиртл уйлаад тэнд байгаа цорын ганц ингээд өөрийг нь тайлшруулж чадах байх гэж бодсон хүн рүүгээ гараа явуулна. Тэрнээс хороо Haymitch байна. За Haymitch Katniss-тай жоохон ярилцаад үнэхээр хэцүү байгааг гэж ойлгож байна. Чамайг буруутгах ямарч боломжгүй. Тийм болохоор энийг чи заавал өнөөдөр хийх албагүй гэж Haymitch хэлсэн. Тэгсэн чинь Katniss бүр зогсож чадахгүй уйлаад сүүлдээ баг ингээд ухаан нь орж гараад эхэлсэн учраас судсаар нь шууд унтуулах тариа тарчдаг. За ингээд хэдэн цаг үнцээ мэдгүй. Ямар ч байсан тэр унтуулахаасаас ирсэн чинь Haymitch эмнэлийнх нь орны хажууд зогсож идэг. Plutarch нэг маш чухал шийдвэр гаргасан, маш эрсдэлтэй шийдвэр гаргасан. Маш олон хүний амийг золиосч магадгүй, Capitol-д байгаа манай талын тагнуулуудыг ч гэсэндээ ил хаагаж магадгүй. Гэтэ бид нэг юм баг бий болгоод Peeta болон бусад оролцогчдыг Capitol-аас аврах ажиллагаа зохион байгуулж байгаа гэдэг дэхгүй. Тэгсэн чинь Katniss тэгвэл би явъя л та гэсэн чинь чамаа унтчих хооронд чинь энэ ажиллагаанд оролцох бүх хүмүүс аль хэдийн Capitol руу явцсан гэж хэлдэг. Энэ ажиллагаа болохоор яг зөвхөн сайн дурын хүмүүсээс л бүрдсэн байгаа гэдгсэн чинь Katniss-ын царай ингээд шууд сонирн бол орчиж байгаа. Яагаад тэгэхээр Katniss хин хамгийн түрүүнд энэ ажиллагаанд оролцъё гэж сайн дураараа өөрийгөө санал болгохгүй гэдгийг мэдж байгаа. Мэдээж тэр хүн нь Gale. Peeta угаасаа Capitol байсан. Гэтэл Katniss дүүлсэн. Katniss-ийн хайртай цөөхөн хэд хүмүүсийн нэг болох Gale Capitol руу явцсан. Мэдээж Katniss яаж зүгээр байж сууж чадах вэ? Угаасаа галзуурах шахан. Гэсэн чи Haymitch Katniss би чамд хийх ажил болж өгнө гэж хэлдэг хгүй. За тэгээд тэр нь болохоор юу юм бэ гэхээр засгийн газрын анхаарлыг татах тийм маш том зүйл хийя. Буюу өөр дахиад пропаганда ч юм уу ямар нэгэн зүйл хий гэж хэлнэ. Тэгсэн чинь Katniss-ийн за тэгвэл хэдүүлээ илүү тийм том сүртэй пропаганда хий. Эргэлзэгчснөө Peeta-гаар дамжуулаад намайг айлхахыг оролцож байгаа. Тийм болохоор би энэ пропагандагаараа дамжуулаад бүр огтхон ч айгаагүй юм шиг дүр үзүүлье гэд. За ингээд нөгөө Cressida найруулагч нас энийг зөвшөөрөөд энэ хоёр Katniss Peeta-гийн талаар ярьж байгаа юм жижигэн бичлэгүүд хийж эхэлнэ. За тэгсэн чинь Cressida-гийн нөгөө туслах хүчтэй Missala гэдэг нэг ах байсан. За тэр ах болохоор Яна одоо тэгээд ах л гээд байгаа 17 та Katniss-ийн хувьд ч Missala ахалтай айгүй л манастаа чацуул байсан баг. Тэгэхээр одоо Missala андмаа насныг санаачлаг гараад тэр нь болохоор Finnick-ийг ашиглаад бас нэг пропаганданууд хийя гэд. Тэнгүүд Finnick камерын өмнө суугаад маш тайвнаар өөрийнхөө яриад эхлүүлнэ. Ерөнхийлөгч Snow намайг бодолцдог байсан. Яг намайг гэдэг нь миний биеийг гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ яадаг байсан бэ гэхээр Finnick нөгөө маш тэн царайлаг хүү байсан гэж ярьжсэн шүү дээ. Гэтэ
Өсвөл нь тулаанд оролцоод ялахдаа дөнгөж 14 хүн настай байсан учраас Капитолийнхэн тэр үед Финикийн араас хамаагүй хуйларч гүйлдэж чадаагүй. Тэгээ 16 хүрмэгцэн одоо Катнисийн нүдээр бол тэр залуу playboy болцсон, худ boy болцсон. Тэгээ ингээл баахан хүн амтантай шинээр ингээл хайр дурлалын харилцаа өсгөл тэбрээс эд хөрөнгө мөнгө төгрөгийг аваад ингээ явдаг. Тим залуу байсан гэж Катнис боддог байсан. Гэсэн чи одоо яг Финикийн ярианаас юу гэж ойлгож байгаа юм бэ гэхээр ерөнхийлөгч Snow Финикийн биеийг худалддаг байсан юм байна. Финикийг худалдаж авч байгаа хүмүүс болохоор зүгээр хин нэгийг ашиглаж байгаа биш. Өөрсдөө тийм амар гин буута муухай мэдрэмж төрүүлэхгүй байхын тулд Финикт эргээд мөнгө төгрөг тансаг чамин гоёлж мөл үн цэнтэй зүйлс өгдөг байсан юм байна. Гэхдээ Катнис яг хэлжсэн шиг Финик болохоор сүултээ өөрийнхөө төлбөрийг нууц гэдэг зүйлээр хийдэг болсон. Өөрөөр хэлбэл Финик өөрийнхөө биеийг худалдаад оронд нь тэр хүмүүсээр нууцыг нь яруулдаг. Тэгээд энэ олон жилийн хугацаанд бүр маш олон нууц сонссон. Одоо би тэр бүх зүйлийг нэг нэгээр нь яриад өгье гэд бүр ерөнхийлөгч Snow болон Snow-ийн эргэн тойронд байгаа том албан тушаалтай бүх хүмүүсийн хамгийн муу муха булааг нь дэлгэгдэг. За энэ дундаас хамгийн анхаарал татсан зүйл болохоор ерөнхийлөгч Snow бүр хар залуугасаа л улс төрийн өрсөлдөгч нараа дандаа хордуулж алж тэр замаар ингээд эрх мэдэлд хүрсэн гинэ. Тэнгүүд эргэн тойрных нь яг өрсөлдөгчтэй нөө сөрөг бүтэн хийгээд байгаа хүмүүс нь бүгдээрээ хордоод үхээд тахаар мэдээж л одоо ямар ч тэнэг хүмүүст байсан ч гэсэн засгийн газрын удирдлагуудад нэг юм хар төрн штэ тий. Тэгэхээр зарим үед яадаг байсан бэ гэхээр ерөнхийлөгчснөө нөгөө хүнтэйгээ яг адилхан зүйлийг идэж бодог. Буюу өөрөө яг адилхан тэр хортой зүйлийг идээд уучдаг. Гэхдээ өөрөө дараад ерөндөг уучдаг, хорноос хамгаалцдаг. Гэхдээ ерөнхийлөгчснөө энэ олон жил маш олон хүмүүсийг хордуулад өөрөө ч гэсэн хортой зүйл идэж уусан учраас аман доторны хорноос нь бол шархнууд үүссэн. Тэр шархнууд нь хизээч идэгдэггүй. Уйлж аман дотроо цус алдаа байж идэм байна л та. Тийм учраас амнаасаа гарч байгаа тэр цусны үнрийг дарахын тулд уйлж гурц үнэртэй сарнаа зүүж явдаг гэдгийг ярьдаг. За энэ яриаг сонсоод бол Катнис Финикийн талаар бүр юу ч мэдтгүй байсан юм байна гэдгийг ойлгоно. Ерөнхийлөгчснөө юу ч гэсэндээ хэн байсан юм байна гэж ойлгоно. За энэ ярьслаа дуусаад Финик Катнис хоёрт бол ерөөсөө хүлээгээ суухаас өөр ямар ч арга зам үлдээгүй. Гэхдээ Финик болохоор аврах ажиллагаа бүтсэн ч бүтлгүүцсэн ч ямар ч байсан үр дүн магадгүй сайн байхаа. Мэдээж бүтэх юм бол бид нар хайртай хүмүүсээ хэдхэн цагийн дараа тэрвэрээ зогсож ид. Хэрвээ бүтэхгүй байх юм бол эдгээр бүгдээрээ үхээд нэг бодлын тэр аимшигтай тамлалтаас чөлөөлөгднө гэж хэлж байгаа юм. За ингэснээс нэг хэд хоногийн дараа нөгөө аврах ажиллагаа маань 13 дугаар дүүрэгтээ эргээд ирж байгаа. Аврах ажиллагаанд оролцсон болон авруулсан бүх хүмүүс эмнэлэгт үзлэг хяналтанд орж байгаа гэдгийг Катнис сонсоод гүгээ бочдог. За очсон чинь Хеймж болохоор аврах ажиллагаа л амжилттай болсон манай талаас ямар ч хүн амны хохирол юу ч гараагүй. За энэ Бария гэд оролцогч байгаа тий 20 дугаар дүүргийн оролцогч тэр угаасаа 20 дугаар дүүрэг болохоор Капитолийнхантай илүү ойр татна харилцаатай. Тэр оролцогчдоос бусад бүх оролцогчдыг чөлөөлж авчирч чадсан гэж хэлнэ. Катнис мэдээж бүүн баяр болно. Юун түрүүнд 2 дугаар дүүргийн Joanna Mason-ыг олж харж байгаа. Joanna бол ингээд бие минь маш их шахацсан. Үсийг нь юучгүй болоод хусцсан. Угаасаа л маш их зовсон, зүдэрсэн янзтай. Яа тэгэхээр Joanna Питагаас ялгаатай яг аренагаас босогчд оролцогчдыг хулгайлах чинь гэдэг тэмдэглэгийг анханасаа мэдчихсэн хүмүүс исэн болохоор маш их зовсон байхаа гэж бодож байна. Финик Катнисийн араас орж ирсэн чинь Финик гэд мөхтөрний хашрахтай гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь уурт бор өстэй хүүхэн ирээд Финикээс тас зураа тэрдэг. Финик нөгөө эмэгтэйгээ чинь гэсэндээ тас зураа тэрвээ царайдан хараад тэр хоёр яг өөрсдийнхөө бяцхан ертөнцид үрхийнч байхгүй юм шиг. Тийм аз жаргалтай байгааг хараад Катнис ч гэсэн Финикийн хамнаас маш их баярлав. За энэ бол мэдээж нөгөө Финикийн хайртай бүсгүй Ани ман байгаа. За ингээд эцэст нь нэг юм Катнис Питагийн хөвтж байгаа, Питагийн имжлүүлж байгаа өрөөнд норноо. Хэдий Питагийн царай зус бие хаа тэр нүд мүдэн улаанаараа эргэлтчихсэн маш тааруу харагдаж байгаа ч гэсэндээ Катнис Питагаа хараад маш их баярлдаг. Пита Катнисыг харангуйтаа гараа сунгаад орноосоо босоод ирнэ. Тэнгүүд нь Катнис яг тэрврээд авах гэж байгаа юм байна гэж бодоод Питагийн өөдөөс өөрөө ч гэсэндээ тэрвэх гээд гараа сунгаад алхаад очисон чинь Пита Катнисыг тэрвэх биш харин хамаг чадлаараа хоолойг нь боогоод яг алхахыг хүсээд газар унаа.
Mockingjay ном маань үйл явдлаар нэлээд баялаг урт ном учраас эхний хэсгийг нь энэ хүртэл яриад дуусгая. Удахгүй part 2-ороо эргээд олцгаая. Та бүхэнд ном маань, бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, мөн subscribe дарахаа битгий мартаарай.